Hi guys, хоб болохыг болонгийнхаа цоо шихэн дугаарт тавтай морил. Зэмнэхан та бүхэндээ амлсан ёсороо Cardi B-гийн шинэ альбомыг нь ярьж өгөх гэж байна. Яг ямар шуухан альбом болсон бэ? Ямар утга учиртай дуунуудтай байсан бэ гэж тэр бүгдийг нь ярьж өгөх болно. Ягаад тэгэхээр энэхүү альбом дээр Cardi B маш олон хүмүүсийг shade хийсэн байгаа, diss хийсэн байгаа. Тэгээ угаасаа нэрийг нь сонсоод үзэлтэй. Am I the drama гэж байгаа те. Am I the drama гэдэг чи яг юу гэсэн үг вэ гэхээр би асуудал гэж үү? Би яг энэ асуудлын гол эзэн гэж үү гэж одоо хэлж байгаа үг байхгүй юу? Тэгээ энэ phrase am I the drama гэдэг чинь болохоор ойрын хэдэн жилүүдэд TikTok дээр social media дээр амар алдартай болсон sound. Энэ sound-ыг хаанаас гарч ирсэн бэ гэхээр та нар нэг RuPaul's Drag Race үлээтэй нэг тийм шоу байдаг шүү дээ. Одоо drag queen-уудын тухай гаргадаг тийм шоу байдаг те. Тэрэн дээр нэг drag queen ярьчихсан байхгүй ингээд Am I the drama? Isn't me? Am I the drama? I don't think I'm the drama гэдэг нэг тэгж хэлдэг хэсэг байдаг. Is it me? Am I the drama? I don't think I'm the drama. Maybe I am. Am I the villain? I don't think I'm the villain. Тэр нь тэгээд амар TikTok дээр алдартай viral болоод ингээд тренд болсон байгаа аахгүй юу. Тэгээд тэрийг хүмүүс ер нь юун дээр ашигладаг вэ гэхээр те хүн ер нь өөрийгөө одоо янз бүрийн асуудлыг үүсгэдэг хүн гэдгийг бол мэднэ. Гэхдээ тэрийг худаад хүлэн зөвшөөрөхгүй байгаа юм шиг те. Би асуудал гэж юу? Надаас л ингээ асуудал үүсэж байгаа гэж юу? I don't think so гэж тиймэрхүү байдлаар ингэж ашигладаг гэсэн үг. Тэгэхээр Cardi B яг энэхүү тренд болсон phrase-ийг ашиглаад тэгээд яг цомгийнхоо title буюу одоо гарчгийг нь болгоод тэгээд дуунуудаараа маш их олон female rapper-ууд руу манайхан заяа эмэгтэй одоо rapper-ууд руу diss хийж ингэж shade хийсэн байгаа юм. За тэгээ хэдүүлээ тэр бүгдийг нь ярих болно. Айл rapper-ууд руу ингэж diss хийсэн байна. Ямар шигэн байдлаар diss хийсэн байна гэх тэр бүгдийг нь ярих болно. За тэгэхээр манайхан Cardi B-гийн Am I the Drama гэдэг энэхүү альбом нь 9 сарын 19-ний өдөр цацагдсан байгаа. Тэгээд ёо бүхэл бүтэн 7 жилийн дараа манайхан өөрийнхөө хамгийн анхныхаа debut album-ыг гаргаснаасаа 7 жилийн дараа 2 дахь альбомыг гаргалаа. Энэ бүр айгүй амар урт удаан хугацааны break байгаа аахгүй те ямар ч artist-ийн хувьд тэгээд өөрийнх нь Invasion of Privacy гэдэг нь болохоор яг debut-гээ хийж гарч ирж байсан альбом нээсэн одоо тэгээд 2 дахь альбомаа ингээ гаргаж байна. За тэгэхээр манайхаа энэхүү 2 дахь альбом болж байгаа Am I the Drama гэдэг цомог нь нийтдээ 23 дуутай. Тийм айгүй урт цомог болсон мэлээ. Тэгээд зөндөө олон дуучидтай бас ингэж feature хийж хамтарч collab хийж дуулсан байна лээ. Одоо жишээ нь гэх юм бол та нартаа collab хийсэн хүмүүстээс нь дурдъя. Cash Cobain, Janet Jackson, Kehlani, Lizzo, Megan Thee Stallion, Selena Gomez, Summer Walker, Tyla гэдэг иймэрхүү artistтай collab хийсэн байгаа. За тэгээд хүмүүс энэ жагсаалтыг харж хаад яг нэг альбом нь цацагдахаас өмнө нэг 7 хоногийн өмнө баха ямар одоо дуунууд байгаа юу гэдгийг харуулсан яг дууныхаа setlist-ыг харуулахаас өмнө манайхан зүгээр feature хийсэн хамт нэг дуулсан хүмүүсийнхаа ингээд жагсаалтыг харуулсан байхгүй өөрийнхөө social media дээр тэнгуут хүмүүс oh my god ямар гоё дуучидтай ингэж collab хийсэн бэ гэж амар хүмүүс догдолж исэн. Ялангуяа хүмүүс одоо Selena Gomez-ыг харчаад амар догдолж исэн. Яагаад вэ гэхээр энэ хоёр ч урд нь хамтдаа collab хийжсэн шүү дээ. Тэр дунд бас амар алдартай viral болж исэн те. Нэг Taki гэдэг дуу байгаа. За тэгээд тийм болохоор Selena Gomez-ыг дахиж одоо хурж ирээд Cardi B-тэй хамтарч байгаа гэхээр хүмүүс амар догдолж баярлж исэн. Түүнээс гадна манайха Megan Thee Stallion гэдэг нэрийг харж хаад хүмүүс ёо ашгууд энэ хоёр дахиад нэг гоё WAP гэдэг тэр нэг амар viral болж исэн дээрс те. Тэрнтэйгээ адилхан үнэн гоё хит дуу гаргах байхтаа гэж амар хүлээгээд исэн чинь манайха өөр шинээр дуун дээр хамтраагүй юм байна лээ. Megan Thee Stallion те зүгээр энэхүү альбомда WAP гэдэг дуугаа оруулсан байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр нөө WAP ч нь бол ерөөсө Cardi B-гийн альбомд нь ороогүй байсан шүү дээ. Яг бол энэ чинь 2020 онд гарч исэн дуу. Харин нөгөө нэг өөрийнх нь хамгийн ихнийх нь цомог нь болохоор альбом 2018 онд гарсан цомог учраас те of course тэр альбомд оруулж чадахгүй байх байсан. Яг бол дараад нь хожимд гарч ирсэн учраас тэгээд зүгээр single болж гараад ирчихсэн байсан. Single болно гэдэг нь ямар нэгэн одоо альбомонд харьяалагдахгүй зүгээр нэг юм дуу гэсэн үг шүү дээ, тэ. Тэгээд тэр дууга одоо ингэ шин гаргаж байгаа энэхүү альбомныхаа нэг хэсэг болгож ингэж оруулсан юм байна лээ. Тэгээд тэрийг нь хүмүүс мэдгүй зүгээр Megan Thee Stallion гэдэг нэр хачаал oh my god дахиад нэг өөрөөсөө энэ хоёрын гоё дууг нь олох нь одоо сонсох нь дээ гэсэн чинь no it wasn't like that.
За, Cardi B өөрөө хэлсэн заяо яг зөндөө олон ярилцлагууд дээр ороод энэ альбомныхаа тухай одоо промот хийгээд маркетинг хийгээ явж байхдаа ярьжсэн. Энэ альбом нь ер нь ямар утгатай, ямар концепттэй альбом бэ гэхээр revenge. Өшөө авалт. Тэ хүмүүсээс өшөөгөө авах гэсэн тийм одоо концепттэй альбом гэсэн. Тэгээд ер нь ингээд буцаж өөрийнхөө одоо iconic industry дээр өөрийнхөө нөгөө нэг тэ rap industry-нд эргэж ирж байгаа тийм одоо зүйлийг харуулж байгаа. Тийм ээ, bitches I'm back гэсэн тийм ээ, өлөгчөнгүүдээ би буцаад хүрээд ирлээ. Та нар намайг явцсан чинь жаргаад байжсэн үү? Үгүй шүү, би та нарт үзүүлээд өгье гэсэн тийм одоо концепттэй гэсэн зэ өөр ер нь тэгж хэлжээсэ, окей. Ер нь тиймэрхүү утгатай юмнуудыг ярьжсэн байхгүй иймэрхүү ярилцлагууд дээр. За тэнгүүтээ өөрөө хэлсэн одоо энэ нь болохоор өөрөөр нь дандаа оролддог байсан. Өөрийг дандаа ингэж provoke хийдэг байсан. Одоо энэ хүү female rapper-уудыг ингэж нэг нэгээр нь ална. Yes, killing all these hoes гэд тэгсэн байхгүй юу. Тэгээд өөрөө ингэж ярилцлагууд дээр хэлхээс гадна цамгийнх нь хамгийн ихнийх нь дуу болох Dead гэдэг дууны эхлэл дээр intro хэсэг дээр нь баахан ингээл юу сонсогдсон заяо. Цагдаагийн машин явж мавж байгаа. Тэгээд sirens гэж явж маал. Тэнгүүдээ цаана ингээл одоо news reporters одоо нөгөө мэдээний сурвалжлагч нар ингээл нэг юм мэдээл хүргэдэг штэ сурвалжилдаг яг тийм юм сонсогдож байгаа байхгүй юу. Ингээд rapper Cardi B зөндөө олон ингээ хүмүүсийг алчсан. Тэгээд одоо female rapper-ыг алчсан. Тэгээ одоо ингээд цагдаанараас зугтаад явж байна. Тэгээ одоо ингээд цагдаа нар хайгаа явж байна. Баахан тийм одоо юм сонсогддог байхгүй юу. Intro хэсэг дээр нь. Тэгэхээр угаасаа ойлгомжтой байгаа зү концептыг нь альбомынхны концептыг хэлээд өгч байгаа юм. Тэгээ яг өөрийнхөө тэр хэлсэн зүйлээ яг энэ альбом дээр хийдэг. Энэ female rapper-ыг алдаг. Нэг нэгээр нь алдаг. Яаж алдаг вэ гэхээр of course not literally the figuratively яг ингээд тэднэрлөө rapper руу нэг нэгээр нь ингэж diss хийдэг байгаа манайхаа. Окей. За ямар хүмүүс рүү diss хийсэн бэ гэхээр хамгийн том одоо diss хийсэн хүмүүс нь бол Bia. Bia got a rapper гэхүү I don't know. Okay, за rapper гэх юм да. Rapper одоо artist whole lot of money гэдэг байдаг шүү дээ. Whole lot of money in this гэдэг нэг тийм дуу байдаг. Body but my feet is in Bottega. Bitch I'm getting money give a fuck about a haters. Тэр дуу энэ дуу амар алдартай болж исэн дуу мөн айгүй амар алдартай болж исэн. Тэгээд бүр нэг Nicki Minaj-тай хамтарч одоо remix энэ хийсэн байгаа. Тэгвэл манайхаа энэ Bia гэдэг дуу чинь бол ганцхан л одоо ийм алдартай дуутай өөр алдартай дуууд байхгүй. Нэг амар тийм алдартай rapper бол биш заяа. Тэгсэн чинь энэ эмэгтэй Bia Cardi B-гээр оролцдог л байсан юм байна л да. Provoke хийдэг байсан. Тэнгүүд одоо Bia-г одоо ингэж diss хийсэн байгаа юм нэгэн дуун дээрээ түүнээс гадна Ice Spiced зориулж diss хийсэн байгаа. За түүнээс гадна JT. За JT ч юм болохоор хин манайха City Girls гэдэг хамтлаг байдаг тийм. City Girls-ийн нэг нь баггүй юу? City Girls ч хоёр гишүүнтэй тэрний нэг нь JT. За түүнээс гадна Nicki Minaj хандаж diss хийсэн байгаа. Гэтэ энэ айгүй тийм sneaky diss-нүүд заяа шууд ингээд сонсоод хүй энэ чинь Nicki биш үү? Nicki-д хандаж байгаа юм шиг байна гэж хэлж болохгүй амар тийм нууцхнаар айгүй тийм sneaky маягаар ингээд diss хийсэн байгаа. За түүнээс гадна өөрийнхөө baby daddy хуучин нөхөр болох гэж байгаа. Хуучин нөхөр болох гэж байгаа хүн нь энэ хоёр арайч нэг divorce and finalize хийгдэж амжаагүй байгаа. Гэхдээ ер нь separated-аас салчихсан байгаа. Болох offset руу бас хандаж diss хийсэн байгаа. Тэгээ ер нь иймэрхүү маш олон хүмүүс хандаж diss хийсэн. За тэгэхээр манайхаа одоо хэдүүлээ яг жагсаалтаараа ингээд явж саяны дурдсан хүмүүсээр ч тий. Тэгээд би та нартаа нэг нэгээр нь ингээд яаж тэр хүмүүс diss хийсэн бэ? Ямар өгнүүдийг хэлсэн бэ? Ер нь яагаад тэр хүмүүсийн хооронд иймэрхүү diss одоо feud байсан бэ? Ямар beef байсан бэ гэдэг тухай нэг бүрчлэн ярьж өгье. Oh my god, манай G-Dragon-ы фэнүүд байна уу? G-Dragon-ийнхаа тоглолтыг нэг үзчих юмсан нэг харчих юмсан да гэж бодод байж гэнэ. Хэрв тийм бол би та бүхэндээ дуулах маш гоё мэдээ байна. За та нар маань New Julchin Tours гэдэг компаниг айл үшээ мэдж байгаа бах те. Монголын аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дотоод гадаад аялал, бизнес болон ивент аялал, за тэгээд нийслэг, зоочид буудал, тээвэр, аяллаа даатгалт гээд бүх цогц аяллаа үйлчилгээг үзүүлдэг тэргүүлэгч компани байгаа. За тэгэхээр New Julchin Tours компани маань 11 сарын 8-нд Ханоид болох G-Dragon-ы тоглолтыг үзэх ийм аялал хөтөлбөрийг гаргасан байна. G-Dragon World Tour хийгээ явж байгаа гэдгийг бол угаасаа фэнүүд нь мэдж байгаа байх. Тэгээ 11 сарын 8-ны өдөр Ханоид тоглох юм байна лээ. Тэгэхээр яг энэхүү тоглолтыг үзэх боломж та бүхэнд
дунд гарч ирсэн байна. За энэ аяллаар явснаар зөвхөн G-Dragon-ы тоглолтыг үзээд зогсохгүй Halong булангаар luxury cruise-ээр аялах боломжтой. Түүнээс гадна Ханой соёлыг үзэж мэдэрч гой хоолнуудыг нь туршиж үзэх боломжтой. За тэгээд New Julchin Tours-ийн маань энэхүү аялалд явмаар байгаа миний үзэгчдэд зориулаад 100,000 төгрөгийн хөнгөлтийг санал болгож байна. Түүнээс гадна 10 сарын 24-ноос 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах ITM Expo-дор хурж ирээд тус тоглолтыг үзэх аяллаа гэрээг хийсэн тохиолдолд 250,000 төгрөгийн хөнгөлтийг эдлэх боломжтой юм байна. За хайртай дуучныхаа тоглолтыг үзэхээс гадна Ханойгоор аялаж соёлыг нь мэдэрч дурсамж бүтээх энэхүү боломжийг та бүхэн маань бүү алдаарай. New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. За хэдүүлээ эхлээд Биягаас эхэлцгээе. Бия Corey хоёрын хооронд яг ямар асуудал байсан бэ гэдэг тухай ярьцгаая. За Биад зориулсан дуу нь болохоор өөртөө дис хийсэн дуу нь болохоор Pretty and Petty гэдэг нэртэй байгаа заяа. Бия яг 2021 оны үеэр болохоор яг л Corey-д айгу дуртай байгаа юм шиг те Corey-тэй амар тийм friendly байгаа юм шиг Corey-г сонсдог юм шиг тиймэрл одоо зүйлүүдийг ингэж харуулдаг байсан social media дээр ингээл Twitter дээр Corey-д зориулж юм хүн бичиж мичээл те Corey-г hype хийж энтерж байгаа тиймэрхүү зүйлүүдийг бичдэг байсан байгаа. За тэгээд Corey Big-ийн Bodak Yellow гэдэг яг дебютгээ хийсэн айгу мундаг дуу нэг ч өөрийг нь айгу алдартай болгосон дуу. Тэр дуу нь юу яхад Diamond гэдэг level-д хүрэхэд одоо тэр чинь амар их сонсолттой байгаад бүр ингээд diamond болно гэж байдаг штэ тий. Team level-д хүрсэн үед нь Бия бүр ингээд Corey лөө congratulations энтэр гэл тий баяр хүргэе энтэр гэдгсэн амар тийм friendly tweet-нуудыг бичдэг байсан юм лээ. Тэгэхэд Corey би ч гэсэндээ тий тэрэнд нь ингээ хариу бичээд thank you keep killing him энэ гэсэндээ тиймэрхүү твитнүүдийг бичдэг байсан юм лээ. Одоо тэгээ баярлалаа ингээ keep killing him алаад өгье тэгээ алаад өгье энэ гэсний тиймэрхүү утгатай зүйлүүдийг ингэж бичдэг байсан юм байна лээ. За түүнээс гадна Бия бүр ингэж биччихсэн юм байна лээ. Wanna do some Spanish rap shit with Barty it would eat энэ гэсэн иймэрхүү tweet бичсэн байгаа байхгүй юу. Би ингээ Corey-тэй нийлээд ийм Spanish тэгээ Испани хэл дээр ийм rap shit хиймээр байна. Тэгээ юм дуу хиймээр байна. Яста үнэхээр алах байхтаа гэсэн утгатай тийм зүйлийг биччихсэн байна лээ. Тэгээ та нар харж байгаа байхтаа ер нь айгүй friendly байсан гэдгийг. За тэгээд яг 2021 оны 5 сард Биагийн нөгөө нэг ганц алдартай дуулсан дуу гэдэг байгаа шүү дээ. Ганц алдартай дуу болох Whole Lotta Money гэдэг тэр дуу нь гарч ирсэн байгаа юм. За тэгээд 2 сарын дараагаар буюу 2021 оны 7 сард болохоор remix version нь буюу Nicki Minajтай хамтарсан Whole Lotta Money гэдэг дуу нь гарсан байгаа юм. Hey yo, I put on my jewelry just to suck my nigga off. Яг одоо Nicki version нэмээд өөрийнхөө version нэмээд ийм remix version гарсан байхгүй юу. За тэгээ энэхүү remix version гарсны дараагийн өдөр Bia, Nicki Minaj хоёр хамтдаа live хийсэн. За тэгэнгүүтээ яг тэр өдөр нь заяа. Яг хамтдаа live хийсэн өдөр нь Bia-гийн Corey-д зориулж бичдэг байсан нөгөө tweet-нүүд нэ штэ тэ амар ингээл hype хийсэн Corey баяр хүргэе хоёулаа хамтарч дуулын муулаа гэсэн тэ тэрхүү бүх Corey-гийн тухай бичсэн tweet-нүүд нь устгагдчихсан. Isn't that weird? Сэнбишэн манайха яг Nicki-тэй live хийсэн өдөр нь бүх Bia-гийн бичсэн Corey-гийн тухай бичсэн tweet-нүүд нь устгагдчихсан. Баг Nicki устгуулсан юм шиг те I don't know. Hey yo Bia, I just been the block all these bitches wanna be ya. Cause my waist gone money long. За тэгээд энэ мөчөөс нэхлээл хүмүүс хүе яана Corey Bia хоёрын хооронд ийм beef байгаад байгаа юм шиг өнө ягаад tweet-нүүдээ устгах юм энэ гэл амар их юм ярьж байгаа штэ. Тэгээд Bia бас ингээл live хийжсэн юм. Тэгсэн чинь нэг fan ингээл асуусан юм байл да комментэн дээр яа та хоёрын дунд те Corey та хоёрын дунд яг ямар beef байгаа юм бэ энэ гэд асуусан юм байл да. Тэгсэн чинь Bia юу гэж хариулсан бэ гэхээр oh I don't have beef with Corey because I don't know her. It's all love. Интергэд тийм битсэн байгаа байхгүй юу? Sweetie, I didn't switch up on anybody because I don't know Cardi in real life. I've never met Cardi. We've never had a conversation. Like, I don't have no issues with her. It's all love, but I don't know her. Би надад лав ингээд те Cardi-тэй ямар ч тийм асуудал байхгүй. Ягаад гэвэл би Cardi-г ерөөсөө нэг мэдэхгүй шүү дээ. It's all love. Бүх хүмүүс тайртай гэсэн ухааны те тийм юмыг хэлсэн байгаа байхгүй юу? Юу гэсэн үг юм бэ те? Сайн нэг 2 жилийн өмнө хүүяста Cardi чи шүү мундаг шүү баяр хүргэе хоёул хамтраад ингээ Spanish rap shit хий энэ гэдсэн хүн ч одоо надад асуудал байхгүй яад бол би тэр хүнийг мэдэхгүй. Энэ Mariah Carey J-Lo хэлдэг шээ те. Oh, I don't know her гэдэг шиг яг тийм хэлсэн байгаа байхгүй юу? I don't know her. За тэгээ 2023 оны 7 сар болсон чинь Bia Fall Back гэдэг ийм
дууга гаргаж ээ. За тэгээд энэний зарим хэсгийг нь хүмүүс бодохдоо Cardi зориулсан shade diss гэж боддог. Яагаад гэх юм бол ийм мөр байдаг юм байна л да. I'm having no beef. These bitches won't say my name. Гэсэн ийм одоо мөр байдаг юм байна. Тэр нь болохоор те би ямар ч тийм ингээ хүмүүстэй beef буюу те ийм асуудалтай биш байгаа. Тэгээд энэ өлгчөнгүүд бол миний нэрийг бол ингэж хэлэхгүй. Миний нэрийг дурдахгүй гэсэн нэг тийм зүйлийг хэлсэн маахгүй. За тэнгүүд энийг бол хүмүүс яг л Cardi зориулсан diss гэж бодож байгаа. Ягаад гэвэл хүмүүс хөөе яна Cardi-тэй beefтэй байгаа юм уу тэргээ асуугаадсан шүү дээ. Тэнгүүд яг тэрний тухай хэлж байгаа юм шиг ийм мөрийг оруулсан байгаа юм. Тэгээд тун удалгүй Bia I'm that bitch гэдэг дууга гаргасан юм байна. За тэгээд энэ дуу нь болохоор Missy Elliott-ийн She's That Bitch гэдэг дууг sample хийсэн байгаа аахгүй ингэж ашигласан юм байна лээ. За тэгсэн чинь тун удалгүй манайха 2024 онд Cardi B Like What гэдэг одоо freestyle дууга гаргасан. За тэгсэн чинь энэ freestyle дуу нь бас Missy Elliott-ийн She's That Bitch гэдэг дууг sample хийдэг. Fucking dumb. Classy in a cunt. Blocks and money getting spun. Like what? Тэгсэн чи яасан гэж манайха хүмүүс яана эсто Cardi Bia-г дуурайгаад байна. Тэгээ Bia ингээд Missy Elliott энэхүү дууг нь ашиглчихгууд яг адилхан өөрийнхөө дуунаараа ашиглаж машиглаад өсто бүр амар copy доо дээ. Тэнгүүд бүр ингэжсэн байхгүй. Bia is on Cardi's mood board. Эндэр гэж бичсэн байгаа байхгүй. Одоо mood board гэл нэг хүмүүс идэгчтэй ингээд нэг би өөрийнхөө хүссэн юмыг хийж manifest хийж ингээд ингээд өөрийнхөө төлөвлөгөөг гаргаал те. Би ийм машин аав, тим юм яа энэ гэл нэг тим тавьдаг штэ те. Mood board гэд. Тэнгүүд Bia яг Cardi B-гийн mood board-н дээр байдаг баха. Тэгээ бүр ингээд би яг ингэж шүтдэг. Тэгээ тийм болохоор ингээд mood board-н дээр тавьдаг баха гэсэн утгатай зүйлийг бичсэн байгаа байхгүй юу? Зарим фэнүүд ингээд troll хүмүүстэй. Тэгсэн чинь Bia тэрэнд нь хариулаад заяа. Тэр tweet-энд нь хариулангуудаа ийм cringy face emoji тавьчихсан байгаа байхгүй юу? Ингээд одоо cringe хийсэн нэг тийм face emoji-нүүд байдаг шүү дээ. Тийм emoji-нүүдийг тавьчихсан байсан. Яг тэр хүмүүсийн яриад байгаа юмтай ингээд санал нийлж байгаа юм шиг. Харин тийм намайг дуурайгаад ах юмаа so cringe гэж байгаа юм шиг тийм маягтайгаар ингээд emoji тавьчихсан байсан юм лээ. За тэгсэн чинь Cardi B угаас тэрийг нь clock хийчихэж байгаа шүү дээ. Надад зориулаад юм яриад байгаа юм хэлээд байгаа юм тэр emoji энтер гэдэг юм мэдчихэж байгаа учраас Cardi яг tweet бичингүүтэй bitches make a fool of themselves every single time. I'ma show you something when I release this song though гэж бичсэн байгаа байхгүй юу. Юу гэсэн мэн гэхээр энэ өлгчөнгүүд өстө дандаа ингэж тэнийг юм ярьж өөрийнхөө тэнийг харуулж яхам да те ингэж гэхдээ би чамд энэ дууга яг өөрийнхөө одоо бэлдэж байгаа дуугаа ингээд цацгаараа ингээд чамд хин гэдгийг харуулнаа гэсэн маягтай тийм tweet-ийг бичижсэн юм байна. За тэгсэн чинь Bia удалгүй bitch da гэдэг дуугаа гаргасан юм байна заяа. За тэгсэн чинь тэр дуун дээрээ бас л яг л Cardi зориулж байгаа юм шиг тиймэрхүү diss мөрнүүдийг оруулсан байна. Тэр нэнгэж байгаа байхгүй. I hear bitches popping shit and that's so funny to me. How you say you're running down but you can't walk on the beat гинэ. Би энэ өлгчөнгүүдийг ингээд popping shit хийж байгаа ингэж одоо сонссон гэж байгаа байхгүй юу. Одоо popping shit гэдэг нь манайхаа хоёр утгаар ашиглаж болно зэ. Popping shit гингүүд яг нэг эм биш одоо мансууруулах бодиснуудыг ингээ popping pills гэж ярьдаг. Мансууруулах бодиснуудыг ингээл амар хэрэглэхийг одоо тэгж хэлж байгаа. Тэгж тийм аягаар хэлж байгаа гэж магадгүй Cardi ингээд амар ингээд мансууруулах бодис хэрэглэж байгаа гэж сонссон. Тэгээд тэрнээс амар инээдэг гэсэн утгаар хэлж магадгүй. I hear this bitches popping shit гингүүд над руу ингээ хандаа нэг тийм юм хилээд байгаа гэж сонссон. Тэ над руу ингээ намайг орлоод байгаа гэж сонссон. Тэр нь бол надад амар инээдтэй санагдаж байна гэсэн. Тийм утгаар бас ингэж хоёр утгаар хэлсэн байж магадгүй. За тэнгүүтээ how you say you're running down but you can't walk on the beat гэдэг нь болохоор шүү дээ. Чи яаж ингэж амаа билүүдэд чадчихна өөрөө бүр ингээд юун дээрч beat буюу одоо нөгөө химнэл дээрээ ч ингэж олигтойхон алхачих чаддгүй юм байж гэж аахгүй. Тэр нь юу гэж хэлэх гээд байна гэхээр тэ одоо Cardi айгу муу rapper ингээ өөрийнхөө beat митийг мэдэрч чаддаггүй ингээд гоё flow хийж чаддаггүй мөртлөө яаж ингэж амаа билүүдэд байна гэсэн утгатайгаар тэгж хэлж байгаа юм. I heard bitches popping shit and that's so funny to me. How you say you running down but you can't walk on the beat. За тэнгүүтээ I can never turn my phone on just to cry on a live. I hate a sneaky pick a side гэсэн байгаа хгүй. Тэр нь юу гэж хэлэх гээд байна гэхээр шүү дээ. Cardi яг энэ үеэр Offset-тэй амар асуудалтай байсан болохоор яг нөгөө Offset нь дахиад нэг чи өөрийнх нь араар нь тавиал тэгэл энэ хоёр ч салаал Cardi ч ингээл лайв хийгээл уйлж муулаад өстө намайг Offset намайг ингээд араар тавьцтай бла 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 гэл амар их тийм юм одоо лайв дээр юм болдог байсан байхгүй юу. In your face and your
face over and over and over and over and over again and she'll be like, watch. Тийм учраас ингэж хэлж байна. Би хизээч чамшааг те ингээд өөрийнхөө уцыг асаагаад лайв хийнгүүтэй ингээд уйлж мөлж тэнэгтэж чадахгүй гэсэн те тэгэж доромжилсан маягаар хэлж байгаа юм. Can never turn my phone on just to cry on the live. I hate a sneaky nigga pick a side. За тэгсэн чинь 2024 оны 5 сард Cardi B Glorilla болон Megan Thee Stallionтэй хамтраад Wanna Be гэдэг дууг хийсэн байгаа. За тэгээд энэ дуун дээрх Cardi-гийн яг verse нь болохоор яг л Bia-д зориулсан байна гэж хүмүүс бодсон байгаа юм. Бүр юу ясна л да гэж бодохч биш заяа хүмүүс тэгж таамаглагч биш. Cardi бүр яг Bia-гийн нэрийг хэлдэг. She dropped her name. Like literally заяа бүр шууд ингээд дуун дээр verse-н дээр Bia-гийн нэрийг хэлдэг. On the shelf like Kia. I'm stuck like that when I see her. Bitch, please don't nobody wanna pay ya. Ингэж хэлж байгаа байхгүй энэ хүү одоо version дээр thought she was on the shelf IKEA hope she talk like that when I see her гэж байгаа байхгүй юу. Тэ одоо би яг хэлж байгаа байхгүй юу. Би одоо ингээ өөрийгөө яг юун дээр байгаа юм шиг IKEA-гийн одоо shelf дээр тавцангууд дээр байгаа гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд надтай уулзахаараа яг надтай ингээд нүгүр тулаад уулзахаараа яг одоо Twitter дээр ярьдаг шиг яриасаа гэж би одоо хүсэж байна гэж хэлж байгаа байхгүй юу. Одоо яг өөртөө нь уулзахаар ингээд одоо энэ хүмүүс юм ярьж чаддгүй тэгсэн мөртлөө ингээд уцсны цанаас том юм яриаддаг гэсэн утгаар л хэлж байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ bitch please don't nobody wanna be ya. You get it? Яг бичигдэж байгаа нь болохоор яг нэг BIA гэж нэг Bia-гийн нэрээр бичигдээгүй л байгаа юм л да. Be wanna be ya гэсэн байгаа байхгүй юу. Хинч те өлөгч минь хинч чамшиг болохыг хүсэхгүй, хинч чи байхыг хүсэхгүй ч хэлж байгаа байхгүй. Don't wanna be ya гингүүтээ тэр нь яг Bia-гийн нэртэй rhyme хийж байгаа үстэй Bia. За cheap looking asshole, weak looking asshole гинэ амар хямдхан харагддаг, амар сул дорой харагддаг яа гинэ тэнгүүтээ great value me looking asshole гинэ. Great value гэдэг нь болохоор ч гэдэг одоо Америкийн Walmart гэдэг сүлжээ дэлгүүрүүдийг та нар мэдгүй ер нь айгу бүх юмнууд айгу хямдхан байдаг гэсэн үг. Тийм хүнсний дэлгүүр янз бүрийн юм л байдаг аахгүй юу. Тэгээ ер нь ингээд Walmart-ийн яг өөрсдийнх нь нэрийнх нь брэнд нь болохоор Great Value гэдэг дандаа тэгж бичсэн байдаг аахгүй юу. Одоо ингээд одоо Walmart-ийн Great Value гингүүд амар хямдхан яг нэг хямдхан дийлнүүд байдаг гэсэн үг. Тэгээ ер нь Walmart-д бүр амар тийм тансаг баян хүмүүс ороод байхгүй шүү дээ. Ингээд ер нь жоохон амьдралын болцоо мутаж юм эсвэл зүгээр нэг medium амьдралтай хүмүүс ороод байдаг гэсэн үг байхгүй. Тэгээ тэнгүүд тийм маягаар хэлж байхгүй. Чи бол тиймэрхүү газар шопинг хийхээр тийм great value looking asshole энэ гэж доромжилж байгаа юм. Тэнгүүдээ бүр ингэж хэлж байгаа байхгүй юу. These bitches be pussy. Delete every tweet looking asshole. Энэ бол бүр яг л Bia-д зориулж байгаа байхгүй юу. Ягаад вэ гэхээр те энэ өлөгчнгүүд бол бүгдээр амар pussy, амар хулчгаар амьтдаа. За тэнгүүдээ бүр нөгөө нэг бүх tweet-үүдээ устгадаг тийм өлөгчин штэ гэсэн зүйлийг хэлж байгаа байхгүй юу. Бүх tweet-үүдээ устгадаг. Bia Nicki Minaj-тай хамтрангуудаа Bia Cardi зориулж биччихсэн бүх сайхан гоё tweet-үүдээ устгасан штэ те. Тэгээ тэрийг хэлж байгаа байхгүй юу. За үний дараахан Cardi live хийжсэн тэр live дээр ингэж бүр хэлсэн байхгүй. Ягаад ингэж Bia намайг өөрийг нь дуурайж ингэж бодоод байгаа юм болоо. Ягаад тэгэхээр би ерөөсөө Bia-гийн жанрт те хөгжмийнхэн жанрт дуртай биш. Тэр түүний стайлд нь ч дуртай биш. Одоо rapper-д ч өөртөө гэсэн flow, өөртөө гэсэн style гэж байдаг шүү дээ те. Тэгээ миний style бол одоо энэ хинийхаас те Bia-гийнхаас шал өөр. Би ер нь тиймэрхүү Bia-гийн хийдэг style дугасаа дургу. Тийм учраас би яах гэж Bia-г дуурайх юм бэ гэсэн утгатай зүйлийг хэлж байгаа байхгүй юу. And my point was I was trying to prove to her like, yo, I never copied you. Like you never a thought in my head. Like I don't want to dress like you. I don't want to look like you. I don't want to rap like you. I don't listen to your music. I don't know what the fuck you be doing, bitch. За тэгэнгүүтээ би бүр ингээд Bia-тэй энэ асуудал гараад ирсний дараагаар ингээд бүр уцаар ярьсан гинэ. Ингээд за хоёлаа одоо яг ямар асуудал байгаа юм бэ те энэ асуудал цэгцлэе гэдэг ингээд уцаар ярьсан гинэ. Тэгээд нэлийн удаа хугацаа ярьсныхаа дараагаар бүр ингээд яг л нэг beef нь байхгүй болсон юм шиг те асуудлаа ингээд үл ойлголцлоо ингээд яриад болчихсон юм шиг те айгуу гоё ингээд буцаад friendly болчихсон юм шиг байдлаар уцаа тавьсан гинэ уул нь бол уцаа таслахтаа. Тэгсэн чинь маргааш нь яг л Bia шууд дахиад Twitter дээрээ хинийг Cardi ингэж доромжилсан юмнуудаа бичиж унсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд амар тийм хоёр нүртэй ухааны юм тийм юм ярьсан ба. За Cardi бүр дараагаар нь Bia-г
шүүхэд өгнө те defamation одоо өөрийнх нь нэр төрд нь худалдаагаар халдсан гэдэг тийм зүйл ангаар бүр ингээд шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн юм байна лээ. Яагаад вэ гэхээр Bia өөрийнх нь нэг дуун дээрээ бүр ингээд Cardi Offset-ийн араар нь тавьсан гэдэг тийм зүйлийг ингэж insinuate хийж ярьсан байгаа байхгүй юу? Дуулсан юм байна лээ. Тэнгүүд ч өстө худлаа ярьж байна те. Би өстө Offset-ийн араар нь хэдэж тавьж байгаагүй. Тэгээ би чамайг одоо ингэж те defamation хэрэгээр lawsuit хийнэ гэж сүрдүүлсэн юм байна лээ. За тэгсэн чинь яасан гэж Bia яг дараад нь sue me гэдэг дуугаа гаргасан байгаа байхгүй юу? Тэр нь болохоор шүү дээ. Тэг намайг шүүхэд өг гэсэн тийм нэртэй дуу байгаа. Тэнгүүдээ бүр тэр одоо sue me гэдэг дуун дээр Cardi B-гийн хүүхдүүдийнх нь нэрийг одоо ингэж бүр хийлдэг байгаа. За тэгээд угаасаа ойлгомжтой те. Cardi B бол өөрийнх нь хүүхдүүдийг бүр ийм одоо beefтэй оруулж байгаа болохоор уурлах нь бол аргагүй. За тэгээд Cardi tweet бичсэн байгаа юм аа. Тэнгүүдээ I'm gonna get all these bitches but in my own time гэж бичсэн байгаа хгүй юу. Би бол энэ өлөгчнгүүдийг бүгдээрнгийн байхгүй болгоно. Гэхдээ зүгээр хүлээж би өөрийнхөө цаг хугацаагаараа хийнэ. Өөрийнхөө хизээ хийх ёстой вэ гэдгийг мэдчихэж байгаа учраас тэр цаг хугацаанд хийнэ. Одоо ингэ шууд яраад байхгүй гэсэн утгатай тийм зүйлийг хэлсэн байгаа юм. За тэгээд энэхүү тэр өөрийнх нь хэлээдсэн цаг хугацаа нь бол одоо 2025 оны 9 сар байна. Өөрийнхөө 2 дахь шинэ альбомыг гаргахдаа энэ одоо те өлөгчнгүүдийг нэгээр нь алсан байгаа юм аа. За тэгээд хинээ одоо хэдүүлээ Bia-д зориулсан дууныхын тухай ярив. Энэ нь болохоор Pretty and Petty гэдэг тэрхүү дуу байгаа. За тэгээд энэ хүү дуун шууд эхлээд л одоо verse нэг нь явахдаа ингэж эхэлдэг. Name 5 Bia songs, gun pointing to your head, bow, I'm dead гэж хэлдэг байхгүй юу? Юу ч хэлж байна гэхээр те 5 одоо толгоондоо буу тулгуулад Bia дуучны 5 дуугийн нэрлэхгүй бол нэрлж чадахгүй бол алан шүү гэдээ одоо ингээд те буу тулгуулчихсан байгаа. Тэнгүүдээ bow I'm dead гэж байгаа байхгүй юу? Би хэлж чадахгүй учраас одоо алуулчихлаа гэж хэлж байгаа байхгүй юу? Юу ч хэлэх гээд нэг гэхээр те Bia ерөөсөө тийм олон хүмүүсийн мэдээдэг дуу байхгүй ганцхан дуу байгаа. Тэр нь болохоор Whole Lotta Money те тэгэл болоо. Тэг энэ нь бол бүр амар viral болсон яг энэ хөө дуун гарсны дараагаар Name 5 Bia songs, gun pointed to your head. Bow, I'm dead. Манайха бүр TikTok-оор дүүрэн явжсэн. Тэгэл name 5 Bia songs гэл те хүмүүс бүр үнэнгээсээ комент хэсэгт нь ингэж яахгүй нэрээ бодоод үзтээ who is Bia гэж байгаа зөндөө олон комментүүд байсан чи нэрээ яг үнэнгээсээ Bia гэж хийм би гэсэн зөндөө хүмүүсээс түүнээс гадна окей Bia-г мэднэ тэр нэг Whole Lotta Money гэдэг дууг нь мэднэ. Гэтэ түүнээс гадна өөр ямар дуу байд юм би I don't know гэж тэгж байгаа хүмүүс амар их байсан. За тэгэнгүүтээ ингэж хэлж гин Do she even got a BET award? Huh? Sweat me cause you bored? Just a big lap dog. Bia Labrador. гэж хэлсэн байгаа байхгүй. Одоо Bia-г хэлж ин те. Тэр одоо би одоо BET award хүртэл авч ирсэн билүү? No гэж хэлж байгаа байхгүй те. Хин Cardi B бол зөндөө олон BET award-уудыг авч ирсэн. Bia бол авч байгаагүй. За тэгэнгүүт чи ингээд зүгээр уудаад ирэхээрээ ингээд надаар оролцоод эхэлтгээ гэж хэлж ин. За тэнгүүдээ чи бол зүгээр lap dog гинэ. Юун дээр өвөр дээрээ тавьдаг нөө өвөрний нохоо гэдэг штэ тий. Чи бол зүгээр л нэг тийм том өвөрний нохоо. Тэгээд Bia гэж шууд нэрийг нь хэлж ин дахиад Bia Labrador гинэ. Labrador гэж нохоо гэдэг тий. Lab тэр чи бол зүгээр л Labrador нохоо зүгээр нохоо чигээр бай гэж хэлж байгаа. Яагаад одоо өвөрний lap dog гэж хэлээд байгаа вэ гэхээр Bia-г Nicki Minaj-ийн lap dog гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Nicki Minaj бол эзэн нь энэ Bia болохоор ингээд нэг долгонодтэй Nicki долгонод нэг тийм нохоо шиг ашигладаг гэсэн утгаар хэлээд байгаа юм. За тэнгүүдээ бүр ингэж хэлж гэн You a fake ghetto bitch and I don't like you. Your mama used to fuck around with white man. Disgusting. Гинэ чи бол ингээд худлаагаасаа ghetto яг гудамжны хам шиг аашлах гэдэг тийм хуурамч ghetto өлөгчөн. Би бол чамд ерөөсө дургүй. Чиний ээж чинь одоо цагаан залуучуудтай унтаж хөвтөж явдаг байсан бидтэй disgusting гинэ. Bia-гийн ээж нь хар арьстай юм байна л да. Тэнгүүд танаа ээж чинь бол те хийдгээр өөр хар мордлоо цагаан залуучуудтай унтаж хөвтөж явдаг байсан бидтэй гэж хэлж байгаа. Би мэдгүй хар хүмүүсийг тийм яриад ахаар ерөөсөй ойлгодоггүй амар тийм өөрснөө racist хандлагатай байгаа зү. Ягаад хар арьстай хүмүүс цагаан арьстай хүмүүстэй унтаж болдгоо юм. Үерхэж болдгүй. Тэрүүгээр нь ингэж амар тийм доош нь хийж байгаа байхгүй. Танаа ээж чинь цагаан хүмүүстэй цагаан залуучуудтай ингэж унтаж хөвчиж явдаг гэсэн мэт цагаан ингэж хэлж байна. Тэнгүүдээ I hate when a bitch thinks she's cute cause she light skin
гинэ. Би ингээд өлгчөнгүүд өөрснөө ингээд light skin болохлээрээ өөрийгөө амар хөөрхөн гэж боддог тийм өлгчөнгүүдэд айгуу дургу гинэ. Одоо хар арьстай хүмүүс байлаа гэд бүгдээрээ ингээд амар тийм хар арьстай байдаггүй шүү дээ. Dark skin гэж ярьдаг тийм байдаггүй. Зарим нь одоо light skin гэж байдаг. Тэ ингээд ер нь амар тийм цайвар дуу, бор дуу хар арьстай ч юм уу тийм хүмүүс байдаг. Одоо Beyoncé байна. Тэ амар light skin, Chris Brown light skin, Drake very light skin. Тэ зүр ер нь зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Та нар мэдж байгаа бах. Тэгээд ер нь бас хар арьстай хүмүүс дотроо амар тийм colorism гэж юм байдаг. Та нар нэрээ мэдхүү. Хар арьстай хүмүүс дотроо бие бинийгээ ингээд юу яагаад байдаг. Бас гадуурхаад байдаг. Яг хар арьстай хүмүүс бүгдээрээ л яг хар арьстай байгаа мөртлөө зарим нь ингээл амар хар арьстай шүү дээ. Тэнгүүд ингээл жоохон тэрэг яа ямар хар арьстай юм бэ ч гэдэг юм уу те. Хар арьстай эрэгтэйчүүд нь бүр тийм амар dark хар арьстай эмэгтэйчүүдтэй дургу байдаг ч юм уу те. Үерхэх дургу байдаг ч юм уу. Ер нь light skin эмэгтэйчүүдийг илүү prefer хийх энэ тиймэрхүү асуудал байдаг. Гэтэ тэр бол манай нэрээ Азиудын дунд ч гэсэндээ байдаг шүү дээ. Азиуд ч одоо манай Монголд ч гэсэндээ те ингээл одоо бор арьстай болонгод хөдөөний бор мор гэж ярьж мэрэлтэй. Ингээл бүр цагаан арьстай байх гал амар pale байх гал амар хүсэж байдаг. Тэгээ ер нь жоохон айдлах гэсэн үг байхгүй юу. За тэгэнгүүтээ talking about culture you wild in. Look meatball you Italian. Гэнэ. Culture гэдэг өөрийнх нь охиныг хэлж байгаа аахгүй. Cardi B өөрийнхөө охиныг хэлж байна. Би та нарт түрүүн хэлсэн шүү дээ. Бия бүр өөрийнх нь нэг дуун дээрээ Cardi B-гийн хүүхдүүдийг нь бүр ингээ name drop хийгээд дөрддөг гэдэг те. Тэнгүүд чи миний охины тухайтай ингээ culture-ын тухай яриад байгаа юм уу? Битгий галзуураараа солиороо чи бол ингээ meatball шиг юм чин те. Ингээ бөөрхийн мах шиг гэж хэлж байгаа аахгүй. Ихнийг би яг дарамжлж байгаа. Тэнгүүдээ you Italian гинэ. Чи бол Итали штэ гэж одоо тэгэж дарамжилж байна. За тэнгүүтээ I'm Cardi B shorty who you wanna be shorty гинэ. Би бол ингээ Cardi B чи бол одоо хэн байхыг хүсэж байгаа юм бэ? Чи ингээд you're from Boston let's have a little tea party гинэ. Чи бол Boston-оос гаралтай үздэй. Тэгээд тийм болохоор хоёулаа ингээд tea party хийя гэж байгаа юм заяа. Энэ болохоор ингээ хоёр утгатаагаар орж айгүй зүүн заяа. Айгүй гоё үгний тоглолт хийсэн байлээ. Let's have a tea party гэдэг нь болохоор Boston-гийн tea party энэ гэж байдаг. Boston-гийн хүмүүс ингээл амар тийм цайны одоо тий одоо afternoon tea энэ гэж байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлүүд ингээ хийдэг болохоор Boston tea party гэж хэлж байгаа юм. За тэгэнгүүтээ let's have a little tea party гэдэг нь болохоор хоёлаа юм хоорондоо юм ярилцаад би чиний тухай одоо tea хүргээд хий гэж байгаа байхгүй. Би чиний тухай ховж ивийг ингээ зарлаад өгөё гэж хэлж байгаа юм. За тэгэнгүүтээ ингээд баахан одоо биагийн тухай ховж өгнүүдийг ингээд хэлж эхэлдэг заа ингэж байна. Why you got kicked out of that condo? Чи яагаад тэр өөрийнхөө амьдарч исэн байшингаасаа хөөгдчихсэн юм бэ гэж хэлж байгаа байхгүй. За тэгвэл why you be online and be lying though? Чи яагаад ингээ онлайнаар гарч ирээ худлаа юм яриад байдаг юм бэ? Why you always at Daddy's house? Oh my god. Чи яагаад дандаа дэрийн ингээ house дээр нь тэ гэртэн байгаад байдаг байсан юм бэ гэж асууж байна. За тэгвэл I heard they combed that little kitty out. Tell these folks what it's really about. Гинэ. I heard they combed that little kitty out. Чиний одоо над мужгааг чинь combed that little kitty out. Чиний мужгааг чинь ингээд comb хийгээд самнсан гэж би сонссон гэж ярьж байгаа байхгүй юу? Like what does that even mean? За ер нь нэг иймэрхүү юмнууд ярьдаг. За тэгээ бас нэг айгуу том одоо мөрж бишээ нэг үг нь юу байсан бэ гэхээр diarrhea bia. Cardi B Biag diarrhea bia гэж дууддаг заяа. Diarrhea bia. Breath so stank you can smell her before you see her гинэ. Тэр нь болохоор ч тийм diarrhea гэдэг чинь чацгаалтах гэлнэ манайха. Одоо хүний гидсэн өвдөж яг чацгаалтдаг да. Тэрийг diarrhea гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд diarrhea bia амар rhyme хийж байгаа юм л да тий. Одоо чацгаалтдаг биатай бүр уулцгаасаа өмнө та нар ингээд биагийн амных нь өмхийг нь үнэртэж болно гэж хэлж байгаа юм аа. Яг бол ам амар муухай үнэртэй болохоор гэж хэлж байна. Тэр нэг иймэрхүү зөндөө одоо диснуудыг ер нь тэр чигтээ энэ дуун тэр чигтээ биад зориулсан байгаа. Pretty and Petty гэдэг дуун. За манайхан тэгэхээр одоо энэ дуун бол ингээд биад зориулсан дис дуу байла. Бүр амар viral болсон хүмүүс биаг ингэж доромжилж ирсэн. Нээрээс дэ биагийн 5 дууг нэрлж чадахгүй дээ. Би одоо тэгээ өөрийгөө хин гэж бодоод Cardi-тэй ингэж үзэлцээд байдаг байсан. Би бол ингээд Cardi-гийн хажууд хинч биш. Бид нар бол Cardi-гийн бүх дуунуудыг name хийж чадантай амар одоо hit дуунуудтай бия бол ганцхан дуутай. Тэгээ ганц дуу нь яагаад алдартай болсон бэ гэхээр Nicki Minaj-аас болоод. I just spent the block, all these bitches wanna be ya. Probably cause my waist for money long near.
өөр ямар ч алдартай дуу байхгүй тий өөрийнхөө төвшөндөө бай энэ гэдэг тийм юм ярьсан байгаа. За тэгсэн чинь би энэ тухай ярихдаа болоо би энэтэй бол ингэж орооцолдохгүй тий because it's so beneath me энэ гэж ярьсан байли. Би одоо энэ feud-нд ингэж одоо хариу мариу өгөхгүй энэ дэсэнд нь хариу өгөхгүй яад бол энэ бол үнэхээр beneath me. Би иймэрхүү юмд оролцоод байдаггүй гэсэн нэг тийм юмыг ярьсан гэсэн. I could address it, but I just feel like it's like a little beneath me because that was a year ago for me. Зэмнэ хаан тэгэхээр би та бүхэндээ одоо өнгөрсөн сард хэрэглэж үзээд надад маш их таалагдсан ийм үсний шампунь, ангижруулагч болон биеийн шингэн саванг танилцуулах гэж байна. За энэ бүтээгдэхүүнд нь болохоор 0505 by Socka гэдэг энэхүү брендийн бүтээгдэхүүнд байгаа. За тэгээд та бид бүгдийн сайн мэдэх инфлюенсер Socka-гийн өөрийнх нь брэнд юм байна лээ. Тэгээд Socka надтай өөрөө холбоо бариад би чамайг үздэг юм аа. Тэгээд чамлуу ингээд өөрийнхөө бүтээгдэхүүнүүдээс явуулах гэсэн юм а чи ингээд туршаад үзээрэй гэд бүтээгдэхүүнүүдэд явуулсан байгаа. Тэгээд би энэ hair loss shampoo болон ginger keratinтэй ангижруулагч хоёрыг нь хэрэглэж үзсэн байгаа. Сарын туршид хэрэглэж үзсэн. Тэгээд надад бол үнэхээр таалагдсан манайхаа. Тэгээд энэ зүгээр ч нэг шампунь биш байгаа аахгүй юу? Hair loss shampoo буюу үс уналтын эсрэг шампунь байгаа юм. За тэгээд чацрагны extractтай мөн цагаангаа орсон гэдгээр маш онцлогтой байгаа. Энийг хэрэглэж үзэхэд бол үнэхээр миний үсийг бол амар тийм цэвэрлж байгаа нь бол санагдсан. Бүр нэг тийм clean feeling гэж байдаг шүү дээ. Тэрхүү цэвэр clean feeling-ын зөвхөн үсэнд чинь биш, хуйханд чинь хүртэл ингээд амар тийм цэвэр болчихсон юм шиг тийм мэдрэмж төрдөг юм байна лээ. Тэгээ маа нөхөр бас хэрэглэж үзсэн надтай адилхан. Тэгээд яг үнэхээр амар тийм гоё цэвэр мэдрэмж төрж ингэж яг надтай адилхан зүйлийг хэлж ийсэн. За түүнээс гадна би энэхүү White Tea Aromatic Relaxation гэдэг энэхүү биеийн шингэн савангийг хэрэглэж үзсэн байгаа. Надад энэ бол бас маш их таалагдсан. Үнэр нь бол үнэхээр гоё үнэртэй юм байна лээ. Тэгээд та нар ингэ харж байгаа бол дотроо нэг юм капсулнуудтай байгаа. Тэр жижигхэн капсулнууд нь юу вэ гэхээр бүр ингэ deep hydration-ыг өгдөг, гүн чийгшүүлдэг ийм капсулнууд юм байна лээ. За тэгээд эдгээр бүтээгдэхүүнд нь бүгдээрээ Швед улсад аль бие ёсоор тестлэгдсэн юм байна лээ. Тэгээ яг одоогоор Socka энэхүү бүтээгдэхүүнд дээрээ сетний урамшуулал зарлчихсан байгаа юм байна лээ. Тэгэхээр шампунь болон ангижруулагчаа худалдаж аваад нэмээд хоёр төрлийн биеийн шингэн саван байгаа. Би та бүхэндээ сайн нэгийг нь танилцуулсан White Tea-тэй түүнээс гадна цагаангаа Mint-тэй гэж бас байгаа. Тэр хоёр биеийн шингэн савны аль нэгийг нь худалдаж авсан тохиолдолд та бүхэндээ үсний будгийг бэлэглэж байгаа юм байна. Түүгээрч барахгүй энэхүү урамшууллынхаа хүрээнд худалдаа авагчдаас нэг хүнийг шалгаруулад халуун орноор аялах эрхийг бас өгөх юм байна лээ. За тэгэхээр дэлгүүр нь хаана байдаг вэ гэхээр Зайсангийн Golden Buddha-гийн 4 давхарт байрлаж байгаа шүү. Ингээд 0505 by Socka гэдэг энэхүү брендийн бүтээгдэхүүнүүдийг сонирхоод хэрэглээд үзээрэй. Хэдүүлээ одоо дараагийнхаа дист дууг ярий. Дараагийн дист дуу нь болохоор Ice Spiced зэрсэн байгаа. За гэхдээ энэ нь болохоор манайхаа Magnet гэдэг дуу байгаа хгүй. Magnet гэдэг дуун дээр ингэж Ice Spice-ийг дис хийдэг. Гэхдээ тэр чихтэй Ice Spice дээрүүлаагүй. Бас өөр хүмүүс ингэ бас дис хийж явдаг хгүй энэ хүү дуун дээрээ. Яг одоо энэ Pretty in Peri гэдэг дуу бол тэр чихтэй би яд зэрүүлсэн байгаа юм. Ice Spice-д бол үгүй. Нэг дуу бүтэн дууг өөртөө зориулаагүй гэсэн үг. Окей. Хэдүүлээ эхлээд яагаад Ice Spice Cardi-гийн дургыг хүргэсэн бэ гэдэг дээр яриа заяа эхлээд. За 2022 онд Ice Spice-ийн Munch гэдэг дуу гарч ирсэн. За ер нь бол 2021 2022 он ч бол үнэхээр Ice Spice-ийн хувьд бол яг шинээр гарч ирж байсан. Үнэхээр яг нэг viral болж исэн, амар хит болж исэн яг тэрхүү үеийн ер нь жоохон галзууруулж байсан үе нагаа те Ice Spice. За тэгээд Ice Spice-ийн Munch гэдэг дуу нь гарч ирлээ. Бас л хит болсон байгаа. За тэгсэн чинь Cardi яг энэхүү Munch гэдэг дунд нь өөрийнхөө хувьас өөрөө нэг verse бичээд тэгээд тэрийг record хийгээд өөрөө live хийж ах дээрээ IG дээрээ live хийж ах дээрээ тэрхүү яг өөрийнхөө record хийсэн одоо verse-ийг ингээд тоглуулад ингээд дуулаад байжсэн байхгүй юу? За тэгээд тэр нь болохоор ингээд бүр ингээд амар хүмүүсийн анхаарлыг татаад ингээд фэнүүд нь комент хэсгээр нь те oh my god амар гой сонсогдож чинь please release it гэл те please одоо надуугаа ингээд тавиараа ингээд цацаараа энэ гэл амар асууж сахгүй тэгсэн чи Cardi бол ингээд яг live дээр хэлсэн энэ бол үнэнгээсээ үнэхээр ингээд remix биш ээ official remix биш ээ яг нэг тэ Ice Spice-тай зөвшөөрлийг аваад хавлаа хамтрыг гээд ингээд гаргаж байгаа remix бол биш ээ. Энэ бол зүгээр л me having fun. Тэ би ингээд зүгээр ингээд өөрт нь таалагдсан учраас ингээд verse бичихийг хүссэн тэглээч миний энэ яг verse бичсэн verse тийм амар сайн
verse гэж бодохгүй байна. Энэ Munch гэдэг Ice Spice-ын дуу аль үжэнэ айгу тийм сайн дуу болчихсон. Тийм учраас миний одоо энэ бичсэн verse-ийг нэмж орууллаа гэд энэ дуу улам сайн болно гэж байхгүй. Яг бол тэр дуу угаасаа аль үжэний сайн дуу гэд ингээд айгу магтаад хэлсэн байгаа хгүй. Тэгээ би зүгээр л I'm just having fun гэж амар specify хийж хэлсэн байна лээ. За тэгсэн чинь удалгүй Nicki гиг үнтхэн Ice Spice-ыг Instagram дээр дагаж эхэлсэн байгаа. За тэнгууд энэ хоёр ингээд connect хийгээд тэгээд та нар мэдж байгаа байх. Нөгөө нэг Nicki Ice Spice-ийн Princess Diana гэдэг бас нэлээд хит болсон дуу байдаг те. Тэрэн дээр энэ хоёр хамтраад remix хийсэн байгаа юм. Princess Diana remix. За тэгээд энэ нь болохоор 2023 оны ихэнх үеэр гарч ирсэн байгаа юм аа. За тэгээд энэ хоёр чинь бүр энэ дуундаа зориулж мөрүүлээд хамтдаа клип хийжсэнийг та нар мэдж байгаа байх. За тэгээд 2023 оны 6 сард Cardi Tomorrow 2 гэдэг дууг гаргасан байгаа. За тэгээд тэр Tomorrow 2 гэдэг дууга perform хийж байхдаа нэгэн performance дээр яаж эхэлдэг вэ гэхлээр артталт нь дэлгэцэн дээр Annie гэд кино байдаг шүү дээ. Та нар Annie мэдэх бахтай musical байдаг те. Ийм улаан, улбар шар, буржгар үстэй Annie гэдэг охин байдаг те. За тэгээд тэр Annie-гийн дүр одоо ингээд twerk хийж байгаа. Яг нэг Tomorrow гэдэг дуун дээр ингээд twerk хийж байгаа тийм бичлэг гардаг байхгүй юу? Cardi-гийн яг арт талд нь. За тэгсэн чинь хүмүүс яагаад ч юм Ice зориулсан одоо shade байна, diss хийж байна гэж бодсон байгаа. Яагаад вэ гэхээр Ice Spice ч анх Boys a Liar гэдэг дуугаар гарч иржсэн те. Тэр дуун дээр гарч ирж байхдаа тийм яг өөрөх нь iconic бүр яг өөрөх нь signature болсон нэг тийм буржуурстай гарч ирснээр санаж байгаас өөрөх нь өс бичлэлтэй угаасаа ойлгомжтой. Wig-тэй хиймэл үстэй ингэж гарч ирж байсан. Тэр нь болохоор зүгээр л яг Annie шиг харагддаг штэ тий. Тэгээ хүмүүс дандаа нөгөө нэг Ice Spice-ыг Annie-тэй ингэж харьцуулдаг байсан. Өстө Annie гэж ярьдаг байсан. За тэгэнгүүт Cardi B тэр дууга Tomorrow 2 гэдэг дууга ингэж perform хийж байхдаа team Annie-гийн twerk хийж байгаа бичлэгийг тавьчихсан учраас Ice Spice зориулж одоо ингэж diss хийж гинэ гэж бодсон байгаа байхгүй юу. За гэхдээ Cardi B энийг бол ингэж clear up хийдгээ ингэж өөр хэлжсэн. Энэ юусаа ямар нэгэн team diss бол байгаагүй. Энийг тэрийг яагаад тавих болсон бэ гэхээр Cardi B-ийн одоо perform хийж байгаа дууных нэр нь Tomorrow 2 гэдэг нэртэй дуу байгаа юм тий. За тэгээд Tomorrow гэдэг дуу чинь бол Tomorrow гэд ямар дуу лээ? Тэр Annie musical-ийн хамгийн алдартай дуу нь шүү дээ. Tomorrow гэдэг нэртэй дуу. Тийм учраас ингээд нэртэй нь өөрийнхөө дууныхаа нэртэй зөгцөж байгаа учраас Annie-гийн тэр одоо Tomorrow гэдэг дууг нь musical-ийн дууг оруулаад тэгээд тэр Annie гэдэг дүрийг нь одоо twerk хийж байгаагаар тэгэж бичлэг тавьсан гэдгээ ярьсан байгаа. За 2024 оны 4 сард Cardi B Ray Monte гэдэг нэгэн инфлюенсертэй ингэж онлайнаар beef хийж эхэлсэн байгаа. Тэгээ Ray Monte гэдэг эрэгтэй чинь болохоор угаасаа амар юу заяа Barbs. Nicki Minaj-ийн фэн гэсэн үг аюу галзуу ногоон улаан ногоон фэн байгаа. За Ray Monte юу гэж одоо өөрөө эхлээд Cardi-г үдсэн. За юу гэж ярьж эхэлсэн бэ гэхээр хин Cardi яагаад ингэж амар гэг үнтгэн алдартай болсон бэ гэхээр өөрт нь бол амар easy байсан, амар амархан байсан. Яагаад тэгэхээр Cardi light skinned яг ингэ бүрэн бүтэн хар бол биштэй ингэ light skinned айгу тийм одоо бор арьстай. За тэгэнгүүтээ одоо Mexico учраас ингээд амар өөрт нь амар байсан. Хэрвээ яг хар арьстай нэлээ ингэ dark skinned хар арьстай яг бүтэн ээж аав хоёулаа хар хүнээс гарч ирсэндээ тийм бүтэн хар одоо эмэгтэй Cardi-тай адилхан гэж rap industry-нд гарч ирэх гэсэн бол ингээ айгүй хэцүү байх байсан. Ингээ алдартай болохгүй байсан. Тим юм ярьсан ба. За тэгсэн чинь Cardi угаасаа энэ хариу өгөх нь ойлгомжтой. Twitter дээрээ ингэж бичсэн байгаа байхгүй юу? How do you feel comfortable calling me Mexican when I don't have any Mexican heritage гэж хэлсэн байхгүй юу? Чи яаж одоо намайг ингэж тэ Mexican гэж дуудахтаа амар тийм бүр бардмаар ингэж шууд хэлчихэж байгаа юм бэ намайг Mexican гэдэг. Тэ надад ямар ч тийм Mexican heritage байхгүй. Миний одоо цуснд те ямар ч тийм Mexican цус байхгүй. Cardi B чинь Dominican штэ. Dominican улсаас гаралтай те одоо Dominican ээж нөлөө аав нөлөө Dominican ахгүй юу. Гэхдээ Dominican улсад чинь одоо Латин Америкийн улс л да те. Гэхдээ Dominican улсад чинь хар арьстай хүмүүс зөндөө байдаг те. За тэгээд тэгж хэлж байгаа хгүй юу. Хэрвээ чи намайг Dominican хүн байхад намайг Mexican энэ гэж дуудаа явж байгаа юм бол Zoe Saldana яагаад тэгж дуудахгүй байгаа юм? Zoe Saldana яагаад бол бас Dominican гаралтай учраас. За тэнгуүтээ Ice Spice-ыг бас яагаад Mexican гэж дуудаад явахгүй байгаа юм? Яагаад бол Ice Spice чинь бас Dominican Republic-ийн тийм гаралтай байхгүй юу? Цустай гэсэн үг. За тэгж тийм tweet-ийг бичжээ. Тэгсэн чинь Ice Spice
she enters the chat. За Ice Spice энэ одоо асуудал дээр өөрийгөө оролцуулаад тахсан заяа. Ингээд яг тэр Cardi-гийн tweet-ийг нь retweet хийгээд ингээд хариу бичсэн байгаа байхгүй юу? Уул нь өөрийг нь ерөөсөө mention хийж @Ice Spice гэдэг яг нөө tag энэ төр бол хийгээгүй байхад ингээ өөрийгөө оруулж ирж байгаа байхгүй юу. Тэгэж хэлэнгүүтээ oh no offense Barty, it's because I have a Dominican parent and a black one гинэ. Barty би ингээд ерөөсөө чамайг дарамжлах гэсэн юм биш шүү те. Яагаад энэ хүн намайг Mexican гэж дуудахгүй байгаа вэ гэхээр би бол Dominican. Тэгээ би Dominican одоо эцэг ихтэй. За тэгээд бас миний эцэг эхнэр бол ингээд бүгдээрээ эцэг эхнэр бүгдээрээ ч гэжтэй амар олон эцэг эхнэртэй юм шиг те. Манай аав ээж хоёр бол хоёулаа хар арьстай хүмүүс юм а. Тийм учраас те намайг Mexican гэж дуудахгүй байгаамаа гэсэн. Тэгсэн чинь Cardi хариу бичээд чи ингээд буруу ойлгосон юм шиг байна те. Намайг миний юу ярьсныг бол буруу ойлгосон юм шиг байна. Би яагаад энэ хүнээс тэгэж асуусан бэ гэхээр энэ залуу намайг Mexican гэж дуудсан. Гэтэл надад бол ямар ч тийм Mexican цус гарал байхгүй. Манай одоо ээж болохоор trainee гэж аахгүй trainer-аар гаралтай. Тэгээд бүр ингээд яг хар хүнээс төрсэн манай ээж бол бүр яг ингээд full black эмэгтэйгээс төрсэн гэж аахгүй юу. За тэгээд манай аав болохоор Dominican. Тэгэхээр надад ямар ч Mexican цус байхгүй байхад намайг Mexican гэж дуудсан болохоор би ингэж жишээ өгсөн маа гэсэн утгаар хэлж байгаа аахгүй юу. Тэгээд би бол I'm Dominican just like you гэтгсэн байхгүй юу. Чи яг л Dominican шиг би ч гэсэндээ яг л Dominican гаралтай. Хоёул яг адилхан гэсэн утгаар хэлж байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ Cardi яг энэхүү tweet-ийг юу гэж дуусгадаг вэ гэхээр also can you send me the picture that you took of me with your camera from Vanity Fair? Thank you гэсэн байхгүй юу. Өнөөдөр чи Vanity Fair event дээр тэгээ өөрийнхөө камераар авсан хоёулынхаа хамт ахуулсан тэр зургийг ингээд над руу явуулаад өгөөч чи please thank you баярлалаа гэдгсэн байгаа байхгүй юу. Тэг хүмүүс бол энийг л үнэхээр амар зөв гэж бодсон заяа. Яг Cardi бүр ингээд publicly асууж байгаа штэ хинээс Ice Spice-аас чи миний одоо Vanity Fair дээр хамтдаа ингээ байж хата миний зургийг авсан штэ те тэрийг над руу ингээ явуулаад таа гэж албаар хэлж байгаа нь болохоор чи надтай ингээд яг уулзахаараа те нүр тулаад уулзахаараа надтай амар friendly байдаг үстэй те зураг мураг авахлаа явж исэн блэ тэрийг явуулаад таа гэж хэлэнгүүд Ice Spice өөрийг нь бол ингээ ignore хийж болохгүй те ингээ publicly байгаа учраас ignore хийж болохгүй тэгэхээр одоо Ice Spice тэр зургуудаа пост хийхээс аргагүй болсон байгаа хгүй. Тэнгүүд Ice Spice яг нэг Cardi-тай авахсан тэр Vanity Fair дээр хамт авахсан зургуудаа постлсан байгаа юм. Тэгсэн чинь Cardi тэрийг нь retweet хийгээд ингээд дахиж өөрөх дээрээ тавингуудаа ингээд баахан heart emoji-нуудыг тавьчихсан байсан. Им зүрхний emoji-нуудыг тавьчихсан байсан. Хүмүүс бол энийг бол яг одоо Nicki Minaj-ын дургыг хүрэх гэж албаар ингэж одоо хинээс Ice Spice-аас асуусан гэж бодсон. Угаас л тийм байгаа. Одоо Nicki Minaj, Cardi B хоёр ч юм бол амар feudтэй би биндээ дургу. За тэгэнгүүт Nicki Minaj Ice Spice-тай хамт ингэж дуу муу гаргаад ингээд associate хийгээд эхэлсэн. Тэгэхээр ер нь бол Ice Spice Nicki Minaj-ийн одоо тийм найзан ч гэх юм уу те ингэж хамтарч байгаа хүн гэсэн үг. Тэгэнгүүт Nicki Minaj ингээд social дээр харангуут нөгөө нэг өөрийнх нь талын хүн байх хэвээр хүн нь Cardi интертэй зураг авахулчихсан. Тэрийг бүр ингээ social media дээр пост хийсэн байвал Nicki Minaj бол ухаан санаагаа алдаа штэ. Тэгээд ингээд Ice Spice дургу болж эхэлнэ гэсэн үг, асуудал үүсгэж эхэлнэ гэсэн үг байхгүй юу. Тийм учраас Cardi албаар тэ ингэж ийм юм хэлүүлж байгаа байхгүй албаар Ice Spice-ийг юугаа зурга постлуулах гад. Та нар одоо санаж байгаа үстэй. Би одоо Megan Thee Stallion, Nicki Minaj хоёрын хооронд болж исэн feud-ийн тухай бүтэн бичлэг хийжсэн тэ. Одоо Megan Thee Stallion, Nicki Minaj хоёр амар ингээл хоорондоо дотн байж маягаалтай амар тийм friendly байжсэн чи гиг үнтгэн Cardi B Megan Thee Stallion хоёр хамтраад WAP гэдэг дуу гаргацсан чинь тэрнээс хойш ингээд Nicki Minaj Megan Thee Stallion амар дургу болчихсон шүү дээ. Тэгээ тим юм хийх гээд байгаа байхгүй юу? Одоо Cardi B, Nicki Minaj, Ice Spice хоёрын дунд юм үүсгэх гээд байгаа байхгүй албаар. Удалгүй Cardi нөгөө нэг би түрүүн бас ярьж байсан шүү дээ. Би яг энэ тухай ярьж байхдаа хэлсэн. Glorilla, Meg Thee Stallion хоёртой хамтарсан нөгөө нэг Wannabe гэдэг дууг хийж байхдаа бас Cardi хальт ингээд Ice Spice-ийг дис хийсэн тийм өрнүүдийг оруулж исэн юм байна лээ. Тэгээ ялангуяа яг тэр нөгөө нэг Vanity Fair event-ийн зургийн тухай ингэж ярьсан тиймэрхүү шийднүүдийг хийж исэн юм байна лээ. За түүнээс гадна манайхаа одоо энэхүү мөрнүүдийгээ яг нөгөө Ice Spice-ийг дис хийж байгаа энэхүү мөрнүүдийгээ Ice Spice-ийн flow-тэй адилхан тэгэж ингэж хийдэг. Би түрүүн хэлсэндээ rapper-ууд өөрсдийн гэсэн flow-тэй байдаг. Тэгээ өөрсдийн гэсэн нэг тийм үгэлдэг стайлтай байдаг шүү дээ. Яг Ice Spice яг тэр flow-тэй адилхан flow-оор ингэж энэ мөрнүүдээ
өгүүлсэн байгаа хгүй юу. I wake up to new hoes on my dick. I be cute so I post for a pic. No they watching I blow him a kiss. За ийм мөрнүүд байдгаа. Throwing ass all on my story, I'll make a photographer horny. I wake up to new hoes on my dick. I be cute so I pose for a pic. No they watching I blow him kiss. I be acting like hoes don't exist. Гэж байгаа хгүй юу. За энэ болохоор те өөрийнхөө story дээрээ ингээд миний story дээр ингээд throwing ass тэ twerk энэ хийж гин гэж байгаа юм. Тэнгүүдээ I'll make a photographer horny гэдэг нь болохоор те одоо зураглаачийг зураг авч байгаа тэр хүү зураглаачийг би бүр ингээд те сэрлэг нь хөдөлгөнө гэж байгаа юм. Тэнгүүдээ I wake up to new hoes on my dick гэдэг нь болохоор өглөө босонгууд л өөр нэг өлөгчөнгүүд надад дургу болчихсан надад уралчихсан байж идэг гэж хэлж байгаа юм. Тэнгүүдээ I be cute so I pose for a pic гэдэг нь те би ингээ амар хөөрхөн болохоор ингээд зурганы өмнө ингээ поз аваад зогсдгоо гэж хэлж байгаа. Тэнгүүдээ тэдэр бол намайг үзэж байгаа. Тийм учраас би ингээд те үзэж байгааг тийм мэдж байгаа учраас I will blow them kisses гэж тэ үнсэлтэд хэлж байна гэсэн утгаар хэлж байгаа юм. Тэгээд I be acting like hoes don't exist гэх нь болохоор тэ би энэ үлгчэнгүүд ерөөсөө тоодоггүй баг exist эднэр бол ингээд тэ орчлон дэлхийдэр оршин тогтнодоггүй гэж би боддог учраас би зүгээр л ингээд тоодоггүй гэсэн утгаар хэлж байна. За тэгээ энэ бол ингээд та нар сонсоход бол нэг тийм амар бүр ингээд яг Ice Spice хандаж эхлээд байгаа юм шиг юм бол байхгүй байгаа юм. Тэ гэтээ та нарын сонстоо тэр зураг авч байгаа хүн photographer зураглаач энэ гэх тэнгүүд Ice Spice өөрийнхөө камераар хинтээ хамт Cardi B-тэй хамт ингээд зураг авахсан гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг дурдж байгаа юм шиг. Түүнээс гадна хамгийн гол одоо clue гэх юм бол тэ энэ Ice Spice төрүүлсэн гэдэг нь болохоор тэр хэрхэн өгүүлсэн бэ? Ice Spice-ийн flow-оор нь ингэж өгүүлсэн гэдэг нь хамгийн чухал clue гэсэн үг. Окей манайхаа. За үүний дараахан Ice Spice өөрийнхөө Y2K гэдэг цомгоо гаргасан. Тэрхүү цомог дээр нь BB Belt гэдэг тийм дуу байдаг. За тэгээд энэхүү дуун дээр нь Ice Spice Cardi-д хандсан байх магадлалтай тийм 2-3 shady одоо мөрнүүд байдгийм мэн лээ. Тэг хүмүүс бол энийг яалтчгүй Cardi зориулсан гэж боддгийм мэн лээ. За тэгсэн чинь Cardi яг тэрэнд нь хариу өгж байгаа юм шиг энэхүү дуун гарсны дараахан tweet бичсэн байгаа. Тэнгүүдээ these bitches have lost their minds. I'm getting all my lick backs on my album on each one of you bitches гэж бичсэн байхгүй. Энэ үлгчэнгүүд бүстэй бүгдээрээ ухаасныгаа алдчихээ. Тэ та нар зүгээр хүлээж би өөрийнхөө альбомыг одоо тэ альбом дээрээ та нар бүх одоо үлгчэнгүүд та нар руу ингэж очиж алах болно харж байгаарэ гэсэн нэг тийм утгатай твитийг бичижсэн байна лээ. За тэгээ одоо хэдүүлээ яг энэхүү Cardi-гийн шинэ гаргасан Am I the Drama гэдэг альбомд нь орсон дуу болох Magnet гэдэг дууны тухай ярих гэж байна. Тэр дуун дээр Ice Spice зориулсан юм шиг тийм diss мөрнүүд байдгаа. За одоо ингэж байгаа байхгүй юу? If a bitch wants smoke with me, then we can link whenever. Until then I'm in my bed just rub my feet together гэж аахгүй. Хэрөө энэ үлгчэнгүүд надтай ингэж асуудал үүсгэмээр байгаа бол хоёулаа ингэж хизээч хамаагүй уулзъя. Уулзаад ингэж зодтолтё гэж хэлж байгаа байхгүй юу? Гэтээ яг тэр болтол чинь уулзъя гэж хэлсэн үе хүртэл чинь бол би зүгээр л ингэж орон дотроо ингэж chill хийгээд байж гинэ. Чи зүгээр хурж ирээ миний хөлийг ингээд сайхан базаад массаж хийгээд өгөө гэж байгаа байхгүй юу. За тэгмүүдээ slow ass bitch whose spot is you taking гэж байгаа байхгүй. Slow face bitch манайхаа энэ бол яг Ice Spice дэрүүлсэн юм шиг байхгүй. Яагаад вэ гэхээр одоо autism ч юм уу эсвэл down syndrome ч юм уу тиймэрхүү disorderтэй хүмүүсийг одоо заримдаа хүмүүс slow хүмүүс гэж байхгүй. Slow face гэх юм уу те арай жоохон удаашралтай хүмүүс гэж ярьж байгаа гэсэн үг. За нэрээ би одоо ингээ хэлчингүүд заримдаа ингээд Down syndrome ч юм уу ингээд autism энтрийн тухай би яг юунда бичлэгээ оруулаад ярангууд хүмүүс Ингөө чи өстө намайг манай хүүхдэд оромжлоо энэ гэх тиймэрхүү юмуд бичээддэг байхгүй санаа. Би ерөөсөө Down syndromeтэй, autismтэй хүмүүсийг оромжлоогүй. Би зүгээр хүмүүсийн ярьж байгаа зүйлийг ингээд хүргэнгүүд хүмүүс тэгээд над руу амар их юм бичээддэг байхгүй. Тэгээд би огтхонж Down syndrome болоо autismтэй хүмүүсийг оромжлоогүй шүү. Энэ зүгээр бичигдсэн имийг нь та нарт ярьж өгж ийн Америкт хүмүүс ингэж тэ заримдаа муухагаар хүмүүс юу гэж дууддаг вэ гэдгийг хэлж байгаа болохоос би өөрийнхөө personally зүгээс тэгж яриад байгаа зүйл биш шүү гэдгийг disclaimer болгоод хэлье. Амар хэцүү байдаг юм манайхаа ингээд үгээ бодож ярихгүй бол тэ. За slow face bitch гэдэг хүмүүс хэнийг Ice Spice-ыг жоохон on the spectrum гэж яриад байгаа байхгүй юу? Янз бүрийн нэг тийм жоохон disorderтэй байх. Яг autism ч юм уу бага хэмжээний autism ч юм уу эсвэл бага хэмжээний
Down syndrome бол байгаа гэж яриад байхгүй юу. Ингээд та нар царайг нь харалтаа одоо аашилж байгаа маягийг нь харалтаа яг тийм байгаа, яг юм байгаа байхгүй гэж хүмүүс амар их ярьдаг. Та нар тэрүүгээр ингээд research хийгээд үзэх юм бол бүр ингээд going down a rabbit hole гэдэг шиг те бүр өстө баахан юм ингээ гарч ирэн заяа. Хүмүүс яагаад тэгж боддог тухайн энэ. За тэгэнгүүт хүмүүс тэгээд Ice Spice-ийг яриаддаг учраас slow face bitch гэж хэнийг ярьж байгаа байхгүй юу. Cardi B Ice Spice-ийг тэгж дуудаж байгаа байхгүй юу. Down syndromeтэй юм шиг ийм царайтай хүн гэж хэнийг одоо Ice Spice-ийг доромжилж хэлж байгаа юм. За тэгвэл whose spot is you taking гэдэг нь чи хэний одоо байр суурийг булаах гэдэг гэсэн утгаар хэлж байгаа юм аа. Тэгвэл my spots forever how I'm like a Dalmatian гэнэ. Миний байр суурь бол үрд мөнхийнхөө би яг л Dalmatian хошиг. Dalmatian гэдэг нэг споттой хоногддог шүү дээ. Face bitch, whose spot is you taking? My spot forever, ho. I'm like a Dalmatian. За одоо энэ тэр мөрнүүд нь болохоор яг Ice Spice зориулсан гэж хүмүүс бодож байгаа. Түүнээс гадна Imaginary Players гэдэг дуу байгаа. Энэ бол нөгөө нэг энэхүү альбомных нь lead single нь байсан хамгийн анхных нь энэ альбомнаас нь гарч одоо release хийгдсэн дуу байгаа. Энэ Imaginary Players гэдэг дуу нь болохоор нэрээ хиний Jay-Z-гийн 1990-ад онд гаргаж исэн дуугийн sample хийж яг тэр битэн дээр хийсэн дуу байгаа. Bitches say I think I'm the shit. And this know you bitches can't. Imaginary Players гэдэг дуун дээр бас нэгэн мөр байгаа юм аа. Яг Ice Spice зориулсан байх магадлалтай. Тэр нь болохоор bitches say I think I'm the shit and do and did гэж хэлдэг заяа. Хөлөгчөнгүүд ингэж хэлдгээ. Өөчөөс өөрийгөө юугээ бодчихсан юм бэ? Тэжээс өөрийгөө их юмд бодчихжээ энэ төр гэж одоо хэлдгээ гэж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ би угаасаа тийм I'm the shit. Би угаасаа айгу тийм том гар штэ. Угаасаа тийм хүн штэ гэж одоо хэлж байгаа байхгүй юу. Тэг яагаад хүмүүс энийг Ice Spice зориулсан бэ гэж бодоод байгаа вэ гэхээр угаасаа тийм манайха. Яагаад гэхээр Ice Spice you think you're the shit гэд тийм дуу байдаг штэ. Тэнгүүдээ you're not even a fart гэж хэлдэг. Би одоо яг аль дуун гэдэг нь бол санахгүй байна. Гэтэ энэ бол бүр амар одоо TikTok дээр viral болсон sound байгаа. Think you the shit, bitch? You not even the fault. I be going hard. Тэр нь болохоор өчи өөрийгөө амар том гэж бодоод ах шиг байна те. Гингүүтээ гэтээ яг үндэ чи бол юуч биш штэ. Унгасч fartч биш штэ. Унгасч биш штэ гэдэг тийм үг байдаг. Яагаад гэхээр та нар бодоод үзтээ you think you're the shit гингүү you think you're the shit гингүү чи өөрийгөө айгу тийм том сүрхий гэж бодоод байгаа мó гэж хэлэгдэж байгаа боловч өөр утгаар нь хэлэнгүүт shit гэдэг чи юу лээ ялгадас тэ тэнгүүд чи өөрийгөө бүр ингээ бас гэж бодоод байгаа мó чи яг үндэ бол бас биш унгасч биш штэ гэж одоо хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэд яг тэгж тийм мөрийг Ice Spice өөрийнхөө дуун дээрээ хэлдэг тэрхүү мөр нь бүр амар viral болж исэн hit болж исэн учраас хин Cardi B өөрийнхөө Imaginary Players гэдэг дуун дээрээ bitches say I think I'm the shit гингүүд яг л Ice Spice төрсэн маадтай. За манайха энэ мөрнүүд нь энэ дуунууд нь бол ингээд Ice Spice зориулсан диснүүд байлаа. Cardi B-гийн Am I the Drama гэдэг альбом дээр нь орсон. За хэдүүлээ одоо дараагийнхаа хохирогч руу явцгаая. За дараагийн хохирогч юм бэ гэхээр JT. Okay. Та нар бодож иж магадгүй who is JT те JT гэж юм бэ гэж бодож байгаа бол энэ чинь нэг City Girls гэд хамтлаг гэдэг шүү дээ. Тэр хамтлагийн нэг гишүүн байгаа юм. За тэгээд JT-д зориулсан бас verse байхгүй яг түрүүний саяны ярьсан Magnet гэдэг дуун дээр нь хоёрдугаар verse нь бол яг л хинд JT-д зориулсан мэн гэж хүмүүс бодож байгаа юм. За JT Cardi хоёрын дунд ямар асуудал байгаа вэ гэхлээр бас л айгуу сонноор эхэлсэн. Энэ хоёр чинь бас л айгуу тийм friendly, нөхөрсөг, ой байдлаар эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ та нар харж байгаа хэрэг энэ ер нь rapper-уудыг хараад ахаар айгуу тийм friendly, сайхан байдлаар эхэлчгээд тэгэл нэг сонин сүлдээ сонин болчихдаг. Айгуу сонио. За тэгээд энэ нь болохоор 2018-19 оны үеэр яг Cardi B чинь бол студийнхөө өөрийнхөө анх гарч ирчгээд дебютгээ хийчгээд Invasion of Privacy гэдэг дебют альбомаа хийж гаргачгаад амар студийнхэн алж өгч исэн Aaron байгаа тэ өөрийнх нь хувьд Cardi B бол хаасайг үл явдаг байсан шүү дээ. За яг тэр үеэр City Girls Cardi B-тэй хамтраад Twerk гэдэг дуу гаргасан байгаа байхгүй юу? Энэ Twerk гэдэг дуу нь бол City Girls-ийн хувьд бол хамгийн амар одоо өөрсдийг нь том хит болгож тэгээ хүмүүст таниулж өгсөн
дуу байгаа юм. Хамгийн анхныхаа шилдэг дуу гэх юм уу. Окей. За тэгээд хүмүүс энийг бодохдоо угаасаа ойлгомжтой. Яг тэр үеэр Cardi B амар хайптай байсан учраас Cardi B энэ дуун дээр орсноороо City Girls-ийг ингэж хүмүүс таниулж өглөө гэж бодсон байгаа байхгүй юу? За тэгээд энэхүү Twerk гэдэг дуу нь бол үнэхээр алдартай болсон. За тэгэл энэ хүмүүс харж байгаа шүү дээ. Ингээл окей Cardi B, City Girls ингээ хамтарч байгаа юм чинь энэ хэд ингээ хоорондоо айгу тийм найрсаг friendly юм байна гэж бодчихсон байгаа. За тэгээд JT бүр нэг ярилцлаган дээр ингэж хэлдэг байхгүй юу? Би ингээд тэ Cardi-г бол үнэхээр маш олон normal зүгээр энгийн жирийн охтуудад одоо хаалгыг нь онгойлгож өгсөн гэж боддгоо тэ ингээд тэднэрт урам зориг өгөөд ямар ч хүн ингээд rapper болж чаддгийн юм аа үнэхээр хичээх юм бол өөрснөө ингээд rapper болж чаднаа гэж урам зориг өгч чадсан. Honestly say Cardi opened the door for a lot of normal girls that feel like they could be rappers, you know. I love Cardi for that. Like, you know, Cardi, you seen her. I watched Cardi from being that girl in her bed to being on Met Gala. So it's like, okay, yeah. She a real. I could curse. She a real big. Тэгээ тийм учраас би ингээ Cardi-д айгу хайртай. За тэгээд би бол ингээ Cardi-г бүр нэг Love and Hip Hop энэ гэдэг нэг шоунд оролцдог байсан шүү дээ. Cardi B чинь нэг алдартай болохоос өмнө тэр үе мүйдээ ингээл дандаа өөрөө хэлдэг байсан. Өөрт нь хамгийн чухал зүйл бол мөнгөтэй болохын тулд ингээл хамаг юм хийдэг байсан. Ингээл strip хийдэг байсан. Мөнгөтэй болохын тулд ингээл шоу маунд оролцсон явдаг байсан. Тэгээд I watched Cardi for being that girl in her bag to being on Met Gala гэж аахгүй. Cardi бол миний мэдх юм бол яг нэг мөнгөний араас явдаг. Ингээд мөнгөний араас юу ч хийхээс боцохгүй ингээд тийм эмхтэй байснаа хувраад тэг бүр амар мөнгөтэй болоод Met Gala дээр оролцдог эмэгтэй болохыг ингэж тэр хувирлыг нь харж чадсан. Үнэхээр гайхалтай гэж одоо ер нь Cardi-г л магтаад байгаа байхгүй тий. She's that bitch. Тэ үнэхээр шилдэг өлөгчн шүү. Өнтер гэсэн утгатай зүйлийг хэлжсэн юм байна лээ. За тэгэл угаасаа харж байгаа бах тий. Би бинийг айгу ингэж магтаж яриад байгаа болохоор хоорондоо friendly юм шиг харагдаж байгаа юм аа. За тэгээ 2022 оны 7 сард Cardi B, Glorilla хоёр хамтраад нэг Tomorrow 2 гэдээ би түрүүн бас ярьсан те. Tomorrow 2 гэдэг дууга цацсан байгаа. За тэгсэн чинь JT Glorilla'д хандаад "Oh congratulations on the new song" гэд tweet бичсэн байгаа байхгүй юу? JT яг Glorilla-г add хийгээд Glorilla-г mention хийгээд Glorilla чамд баяр хүргье дуун дээр чинь ингээд tweet хийсэн маа. Тэгсэн мөртлөө Cardi-г mention хийгээгүй. Cardi-г ерөөсө tag хийгээгүй. Cardi-д баяр хүргээгүй. Хүмүүс угаасаа ойлгомжтой энийг бол шийдлээ гэж бодно шүү дээ, тэ. Яагаад ингээ хоёр хүн хамтраад ингээ болцсон байхад нэгэнд нь баяр хүргэнгүүт нөгөөд нь баяр хүрхгүй байна. Тэнгүүдээ нөгөө хүн бүр ингээ өөрөөх нь хамтарч дуулж молж исэн өөрөө ингээ амар магтаж ярьдаг байсан хүний ерөөсөн меншн хийхгүй байгаа болохоор хүмүүс ойлгомжтой шейд байна л гэж бодож байгаа шүү дээ. За тэгэнгүүт Cardi B яг тэрийг нь бас адилхан clock хийчихсэн байгаа байхгүй юу? Шууд tweet бичээд унсан. Тэнгүүдээ lapdog go fetch энэ гэж бичсэн байгаа байхгүй юу? Lapdog гэж дахиад л тэ өвөрний нохой, өвөр дээр суудаг нохой гэж хэлж байгаа. Тэгвэл go fetch гэдэг чинь нохоондоо юм шидчихэл за очиад аваад гэдэг чинь те тэрийг fetch гэдэг авчрах гэхийг. За тэнгүүд go fetch те яваад аваад гэдэг яг нэг хэнийг доромжилж байгаа юм шиг те JT-г нохоо гэж доромжилж байгаа юм шиг тэгж битсэн байгаа юм. За энийг яагаад Cardi ингэж хэлээд байна гэхээр дахиад л Nicki Minaj-ын laptop гэдэг байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр яг энэ үеэр JT Nicki Minaj-тай амар ойр дотн болчихсон байсан. Амар ойрхон associate хийдэг. Хоорондоо ингэж хамт манд байдаг. Тийм байсан болохоор Nicki Minaj-ын laptop гэж яриад байгаа байхгүй юу? Тэгээд Cardi-гийн бодсноор бол угаасаа ойлгомжтой. JT өөрсөө амар айтайхан friendly байжсна. Гэгүнт Nicki Minaj-тай ингэж ойрхон болоод ирэнгүүтээ Cardi ингэж өөрөг нь хайж байгаа л гэж утгаар ийм бичиж байгаа юм. За тэгсэн чинь JT тэрэнд нь хариу бичээд ийм tweet-ийг бичсэн байгаа. I hope you don't think you know bully гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэнгүүтээ бас Cardi you go fetch a real talent. We DMing why you come back here to put on a show for these kids гэж бичсэн байгаа байхгүй юу. Чи бол өөрийгөө ингэж bully гэж бодоод байгаа юм шүү дээ гэд бичсэн байна. Тэнгүүтээ чи харин өөрөө Cardi чи харин өөрөө очиж жинхэнэ талентыг авьяасыг очиж fetch хийж авчираа. Явж аваа гэж байгаа байхгүй юу. Тэгээ бид нэр ингээд шинийн тухай DM бичиж байна. Юу гэж байна гэхээр те яагаад энэ одоо Cardi буцаж хурж ирэнгүүтээ зүгээр энэ жоохон хүүхдүүдэд тоглолт хийгээд шоу хийгээд яваад байгаа юм болоо гэж одоо бид нэр чамайг доромжилж байна. Хорондоо ингээд чам муулж ярьж байна л гэж бичиж байгаа юм шиг байна. За тэгсэн чинь Cardi яг ингэж ярьдаг. Өстө яг үндэ бол те JT намайг бол ингээд те
talentгүй, авьяасгүй энэ гэж доромжлоод байгаа мөртлөө хэрв тийм юм бол ягаад JT чиний одоо багийнхан чинь те чиний одоо арын ажилчид чинь одоо над руу залгаад хүүе чи ингээд JT-гийн ghost writers-уудтай зориулаа хамтраад JT-г одоо ghost writers-тай гэж хэлчихэж байгаа юм заяа. Өөрийнхөө дууг өөрөө бичдэггүй, хүнээр бичүүлдэг. Тэгээд тэр ghost writers-ууд JT-гийн ghost writers-уудтай нийлээд Cardi чи ингээд дуу бичээд JT дуу бичээд өгөөч энэ төр гэж асууж исэн юм бэ. Хэрвээ би авьяасгүй бол яагаад танай хүмүүс чинь намайг надаар чамд зориулж дуу бичүүлэх гээд байгаа юм бэ? Авьяасгүй хүнээр гэсэн тим юмыг ярьж байгаа байхгүй юу? За тэгээд JT тэрэнд нь бол хариу хэлээд өстой худлаа ярьж ин манай багийнхантай хизээч чам руу холбоо барьж ингэж дуу хийгээд өг энэ төр гэж хэлээгүй. Тэгээ надад ghost writers байхгүй энэ төр гэж тэгж хариу хэлсэн байгаа. За түүнээс гадна JT ингэж хэлсэн. Яг үүндээ бол Glorilla Cardi одоо энэ хүү Tomorrow To гэдэг дуун дээр оролцох боломжийг нь өгсөн. Glorilla-аас болоод Glorilla-д баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Энэ одоо artist-аас болоод чи энэ том дуун дээр орлоо ухааны имийг ярих гэсэн байгаа байхгүй юу? Яг үнэнгээсээ Cardi B-гийн том дуу биш, Glorilla-гийн том дуу гэсэн утгаараа л ингэж хэлж байгаа юм шиг байлаа. За 2023 онд JT No Bars гэдэг дууга гаргасан байгаа. За тэр дуун дээр нь яг Cardi-д зориулсан шийднүүд байдаг. Одоо жишээлх юм бол ингэж Bitch is always in my business. JT, what you really do? I be at home playing fetch by a swimming pool гэж аахгүй. Энэ үлгчэнгүү дандаа л миний одоо хэрэгт асуудалд оролцож явж байгаа юм аа. Тэгээл өстөө асуугаал. JT чи юу хийж байгаа юм бэ гэл ингээл асуугаад те. Ингээд миний хэрэгт оролцдгоо. Яг би юу хийгээ байж дгүй гэхээр би зүгээр л гэртээ өөрийнхөө гэртээ бассейныхаа хажууд ингээ хөвтөдтэй ингээ chill хийгээд байж идгаа. За тэгмүүдээ I'm a real big dog bitch you a scrappy do гэнэ. Би бол тэ айгу том нохой. Тэгээд чи үлгчин минь болохоор Scrappy Doo гэж аахгүй. Одоо Scooby Doo гэж яддаг те. Тэнгүүд тэрийг өөрчлөөд Scrappy Doo гэж оромжилж байгаа аахгүй. За тэнгүүд doing all that wifey shit knowing he don't fuck with you гэнэ. За энэ нь болохоор яг л Cardi зориулж байгаа аахгүй. Юу жилж байгаа гэхээр танай наад эрэхтэй чинь чамтай ерөөсөө яг үнэхээр хайртай биш гэдгийг мэдсээр байжж худлаагаасаа чи ингээд wifey shit-ийг хийгээ явж байдаг. Эхнэр нь болоогүй ээжж эхнэрийнх нь үүргийг гүйцэтгээд ингээд эхнэрийн хийх ёстой юм хийгээ явж байдаг. Одоо хүүхд гаргах ч юм уу те ингээл гэр орныг нь одоо янзлах ч юм уу тийм юм хийгээ явж байдаг гэсэн маягаар дормжилж хэлж байгаа. Яагаад вэ гэхээр яг энэ үеэр манайхаа энэ дуу гарч ирж байгаа үеэр Offset, Cardi B хоёр гэрэлчихсэн байсан юм байна. Хин би энэ яг энэ үеэр энэ хоёрыг гэрлээг байсан гэж бодсон чинь аль үшээ гэрэлчихсэн байсан Cardi B, Offset хоёр гихтээ яг Offset-ийн тухай ярьж байгаа юм шиг. Яг бол Offset чинь Cardi B-гийн араар амар их тавиад байдаг байсан те. Тэнгүүд яг үндэ бол танай наад нөхөр чинь чамд ингээ хайртай биш. Тэгээ хайртай биш учраас ингээд чиний араар тавиад явдаг. Тэгж яхад чи ингээд wifey shit-ийг нь хийгээд ингээд яг эхнэрийн үүрэг гүйцэтгээд ингээд байж идэг гэсэн маягаар ингэж доромжилж хэлж байгаа байхгүй юу. За 2024 онд JT Sideways гэдэг дуу гаргасан байгаа. Энэ дуун дээрх бас ганц хоёр мөрийг нь хүмүүс яг л Cardi B-д зориулсан this one гэж боддог. Одоо чинь ингэж байгаа байхгүй юу. Beefing with who bitch, not you. Who the baddest bitch? Ha ha ha, not you гэж аахгүй. Намайг одоо хинтээ beef хийгээд ингэж хэлсэн бэ. Чи лав биш шүү гэж байгаа аахгүй. Тэнгүүтээ хамгийн dog cool baddest одоо үлгчин хин бэ гэснэ. Инэнгүүтээ ha 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 гэнгүүтээ not you. Чи лав биш шүү гэж тэгж хэлж байгаа юм. Энэ мөрнүүдийг нь бол хүмүүс Cardi-д зориулсан гэж боддог. Beefing with who bitch? Not you. Who the baddest bitch? Not you. За түүнээс гадна бас нэгэн дуу байгаа Intro гэдэг дуу байгаа. Энэ дууны бас нэлээд хэдэн мөрийг нь хүмүүс яг л JT Cardi зориулсан гэж боддгоо. Ер нь бол тэр яг үнэн байх гэж би бодож байгаа. Ингэж байгаа байхгүй юу? Non-rapping bitch, who the fuck you talking to гэж аахгүй юу? Non-rapping гэдэг нь бол тэ үгэлж чаддаггүй үлгчин минь чи одоо хинтээ яриад байгаа юм бэ гэж байгаа байхгүй юу? За тэгмүүдээ I was often Saks Gucci alligator bags while you were laying on your back and stuffing bottles up your ass. Гэнэ манайха oh my god. I was often Saks гэдэг Saks Fifth Avenue гэдэг айгуу том дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрт болохоор дандаа тийм luxury designer items-уудыг зардаг гэсэн үг. Одоо үнэтэй дэлгүүр л гэж ойлгочих. Тэгээ би бол тийм үнэтэй дэлгүүртээ ингээ шопинг хийгээд Gucci-гийн материал арьстай цүнхийг одоо ингээд тэ худалдаж аваад явж яддаг байхад чи тэр үед юу хийж идэг байсан бэ гэхээр зүгээр ингээд одоо газар хөвтөд бүкс рүүгээ лонх чихээд сууж идэг байсан гинэ. Яагаад энийг хэлээд байгаа вэ гэхээр Cardi B-гийн нөгөө нэг тайжч байсан үеийг нь л ярих гэдэг байхгүй юу?
Cardi B чинь алдартай дуучин одоо rapper болохоос өмнө тайчигч байсан те stripper байсан. Тэгээд тэрийг ингэж доош нь хийх гээд байгаа байхгүй чи тайчигч байсан биз дээ. Гэтэ айгуусан JD одоо бодохдоо тайчигч байна гэхээр л бүксрүүгээ юм хэмжихээ сууж ингэж боддог юм I don't know. За ямар ч нэгж дарамжлах гэж үзсэн юм шиг байна. Non-rapping bitch, who the fuck you talking to? I was off in sex, Gucci alligator bags while you was laying on your back and stuffing bottles up your ass. Хүмүүс за JT ингэж одоо дундаараа хэлж гин. За түүнээс гадна одоо утгагүй хэдүүлээ ярих гэж байна. Cardi яг энэ хөшин альбом дээрээ нэг дундаараа JT-г ингэж дэс хийсэн байсан чи тэрэнд нь ингээ хариу өгөөд энэ хоёр ч бас Twitter дээр баахан бифнүүд болсон байхгүй юу? За тэгээд тэрний үеэр яг JT бас лайв хийж мэгэл хэнийг айгу доромжилсан Cardi тэнгуүтээ өстө ч юм уу stripper бидтэй ч юм уу тайжигч байсан бидтэй чамайг шалдан байхыг чинь хэдэн мянган зуун хүмүүс харж исэн бидтэй ичдэггүй амтан гээл те амар тийм хайжигч гэдгээр нь доош нь хийжсэн зөвхөн JD гээд ахгүй бас Nicki гээл те ер нь Cardi-тэй beef хийдэг хүмүүс дандаа л Cardi тайжигч байсан гэдгээр нь доромжилдаг. Гэтэ хамгийн сонирхолтой ингэдэг юм бол Cardi анх гарч ирсэн цагаас хойш энэ талаар амар нээлттэй ярьдаг. Юусэн ичдэггүй. Team би stripper байсан. Тэгээ надад мөнгө хэрэгтэй байсан болохоор би ингээд stripper болоо. Тэгээ би яаж байгаад айгүй сайн. Тэгээ ажилдаа айгүй сайн stripper хийхдээ айгүй сайн байдаг гэсэн болохоор айгүй их мөнгө олдог байсан. Тэгээ би өстөө тэгээ хамаг юм хамаа төлөөд одоо гэр бүлийнхнийгээ тэжээгээд ингээд сайхан явж исэн. Одоо би ингээд ийм үед ирчихсэн байна те. Тэгэж юм хийснийхаа одоо ачинд те stripper-ийн ачинд одоо миний бие өндөрлөөр гараад ирсэн байна тэргээд тэрийг ерөөсөө ичээд авахгүй ярьдаг. Гэтэ Cardi бас хэлдэг л дээ. Би бол хизээж stripper байхдаа хүн амтандаа тэгэж те унтж байгаагүй. Би бол зүгээр л stripper л хийдэг байсан гэж ярьдаг. Тэгээд ахад л хүмүүс одоо Cardi ингэж stripper байсан гэдгээр нь доромжилдаг байгаа. За манайхаа одоо хэдүүлээ Cardi B-ийн Am I the Drama гэдэг альбом дээр нь орсон Magnet гэдэг дууных нь тухай ярих гэж байна. Яг тэр дууных нь ялангуяа 2 дугаар бадаг буюу хүмүүсийн яриад байгаагаар яг л JT-д зориулсан бадаг гэсэн үг. Окей. За шууд эхэлцгээе. Ингэж байна. Now let's talk about this hating ass bitch. Ungrateful ass bitch гэж аахгүй. За одоо хэдүүлээ энэ одоо үзэн ядалтаар дөрөн өлөгчнгийн тухай ярья. Ерөөсө талархаж чаддаггүй энэ өлөгчнгийн тухай ярья гэж байгаа юм. Яагаад талархаж чаддаггүй гэж хэлээд байгаа вэ гэхээр би түрүү хэлсэнчлэн те City Girls group чинь яг хүмүүст амар тэгж танигдаж амар хит болж ирсэн үе нь бол яалтчгүй яг тэр Cardi B-тэй хийсэн дуулах twerk гэдэг дуу нь гарснаас болоод тэг хүмүүс ер нь бол Cardi B City Girls-ыг айгуу тийм mainstream индастринд орж ирэхэд бол ингээд туссан гэж боддог байхгүй юу. Тэгээ тийм болохоор те чи одоо надад талархаж чаддгүй юм амтан бидтэй гэсэн утгаараа одоо хэлж байгаа юм шиг байна. За тэгвэл fake friend ass bitch, a clown ass bitch гинэ. За тэр нь болохоор те амар хурамч тийм найз шиг өлөгчөн. За тэнгүүдээ яг юу шиг алиалагч шиг өлөгчөн гинэ. За тэнгүүдээ on the net kick your friend while she down as bitch. Чи бол ямар шоон төрлийн хүн бэ гэх юм бол найз чинь те одоо найз нөхөд чинь унчаад бүдрээд явж байхад нь бол бүр дээрээс нь дэвсэлдэг тийм төрлийн өлөгчөн гинэ. За тэгвэл your loyalty depends who you around as bitch гинэ. Чиний үнэнч байх гэдэг чинь бол юунаас нөлөөлдөг вэ гэхээр хиний хүрээлттэй байгаагаас одоо нөлөөлдөг гинэ. Юу гэж хэлэх гээд байна гэхээр хин чин JT өөртөө нь бол гайгүй зүгээр ингээл амар ингээл Cardi hype гэж яжсан. Гэг үнтхэн Nicki-д нийлээд унангуудаа ингээд өөрчлөгдсөн шүү дээ те Cardi-г үзээ ядаад эхэлсэн тэгэнгүүт тэгж хэлж байгаа байхгүй те өөр хүнтэй ингээд нийлэхлээрээ ингээд зан ашчин өөрчлөгдчихдгөө гэсэн утгаар хэлж байгаа юм. За тэгэнгүүтээ you a shady ass bitch you've been trash since birth энэ гэж хэлж байгаа байхгүй чи бол бүр үнэхээр shady буюу амар тийм сонь юмнуудыг те одоо хөгийн зүйлүүдийг хийж явж идэг тийм одоо өлөгчөн. За тэгэнгүүтээ чи бол зүгээр л төрсэн цагаас хойш trash буюу хог байсан. Хог хаягдл байсан. За тэгэнгүүтээ mama didn't want you Brenda's baby ass bitch гэж хэлж байгаа хгүй юу гэж хэлж байгаа гэхээр танаа ээж чинь бол чамайг ерөөсө хүсэж гаргаагүй санамсаргүйгээр ингээд чамайг олчихсон гэдэг утгаар хэлж байгаа юм. За тэгэнгүүтээ Brenda's baby ass bitch гэдэг нь болохоор юуны тухай ярьж байгаа вэ гэхээр Tupac-ing Brenda's got a baby гэдэг нэртэй дуу байдаг байхгүй юу? Тэрийг нь reference хийж байгаа. Тэгээ тэр Tupac-ing дуу ямар утгатай дуу вэ гэхээр unwanted teen pregnancy-гийн тухай баггүй одоо өсвөр насны хүүхэд ингээд хүсээгүй жирэмсэн болчдаг шүү дээ. Хүсээгүйгээр ингэж жирэмсэн болчдаг. Тийм тухайд байхгүй юу? Тэнгүүд
тэгж хэлж байгаа Brenda's baby ass bitch гэдэг нь бол чи бол ингээд те яг тэр дундаар гардаг шиг тийм ерөөсөө таны ээж чинь чамайг хүсэж гаргаагүй ингэж зүгээр чамайг олсон те зүгээр ингээд самсаргүйгээр чамайг олчихсан гэсэн утгаар нь л тэгж хэлж байгаа юм. За тэнгуүтэй tail wagging ass bitch, bottom feeder ass bitch гэнэ. Энэ нь болохоор яг нэг Cardi чин JT-гээр хоо гэж дуудаа яваад байгаа шүү дээ. Ингээд яг л одоо Nicki-г нь хоо энтер гэж дуудаж яваад байгаа болохоор тэрийгөө өргөжлүүлээд те tail and wag гэж ингээд одоо хооны ингээд сүүл шаргунахыг одоо тэгж хэлж байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ all that dick riding still ain't got no feature ass bitch гэж аахгүй. Тэр нь болохоор өчи өстой ингээд dick riding гэдэг нь болохоор ингээд хүмүүс бүр долгоноол ингээд бүксийг долгоод явахыг одоо хэлж байгаа гэсэн үг. Тийм байж ич ерөөсөө still ямар ч тийм дуунуудад фичер хийгдэхгүй байгаа зү гэж хэлж байгаа. Одоо Nicki чин чамайг одоо ингээд өөрийнхөө дуун дээр фичер болгоод ураачгүй байгаа үстэй гэсэн утгаараа л хэлж байгаа юм. За тэгвэл she just mad she be sharing bags with гэнэ. Тэр нь болохоор те чи бол яагаад ингээд уурлаад байгаа вэ гэхээр чиний найз залуу чинь чамтай адилхан ингээд цүнхийг чинь гар цүнхийг чинь ингээд хуалцдаг үстэй гэж хэлж байгаа юм. Энийг юу гэж хэлэхэд аваа гэхээр та нар JT-гийн найз залуугийн мэдхүү. JT-гийн найз залуу чинь Lil Uzi баггүй юу? За тэгээд та нар Lil Uzi-гийн зургуудыг харж байсан уу? Амар эмхтэлэг ингээд тийм эмхтэлэг хувцалдаг тэгээ эмхтэлэг ингээл төбөл хүмүүс өмсөн яваад одоо ингээл гар цүнх барьжмаараа ингээ яваад байгаа хгүй юу нэг тийм амар эмхтэлэг стайлтай тэгэнгүүт тэгж хэлж байгаа хгүй чи бол ингээд та найзлууч чинь бараг одоо гейч гэж байгаа юм уу те гей болохоор ингээ чамтай хамт чиний цүнхийг чи ингээ хувааж үүрдэг үздэг сутгаар нь хэлж байгаа. За тэгэнгүүтээ my cheat but I don't stick no dildos in his ass гэж аахгүй. Oh my god. Миний залуу бол яг хөө тийм юу яадаг миний араар тавьдаг байсан гэж хэлж байгаа хгүй. Тэрийг болохоор offset-ийг хэлээд байгаа. Гэхдээ ядаж л би тэр найз залуугийнхаа бөкс рүү dildo хийдэггүй байсан гинэ. Dildo гэж ч одоо хурамч бэлэг эрэхтэн те хурамч бэлэг эрэхтэн би найз залуугийнхаа бөкс рүү хийдэггүй байсан. Чам шиг гэж одоо хэлж байгаа хгүй. Дахиад нөгөө Lil Uzi-г гей л гэж хэлдэг байгаа хгүй. Чиний найз залуучин бол одоо гей үстэй гэж одоо доромжлох гэдэг байгаа хгүй. За иймэрхүү байдлаар Cardi JT-г энэхүү Magnet гэдэг дуун дээр diss хийсэн юм аа. She just mad she got a nigga she be sharing bags with. My nigga cheap but I don't stick no dildos in his ass. Ер нь бол айгүй амар диснүүд байсан гэж бодож чинь ялангуяа тэр Lil Uzi-гийн тухай ярьж байгаа. Ээж чинь чамайг хүсээгүй гэж ярьж байгаа. Тэгээд Nicki-тэй ингээд долгоноод бүксийн долоогоо явдаг мөртлөө Nicki чинь чамайг дуун дээрээ урайг үздэг гэсэн утгаар нь хэлж мэлж байгаа. Ер нь бол айгүй амар диснүүд гэж бодож байна. За манайхаа энэ дуу ингэж гарсны дараагаар бол угаасаа ойлгомжтой JT энийг бол ойлгочихж байгаа шүү дээ. Тэгээд одоо Cardi-гийн эсрэг бахан твит интернетийг бичиж ирсэн зав. Эхлээд юг одоо шеэр хийж ирсэн бэ гэхээр Twitter дээр нэгэн ийм подкастыг айгүйх шеэр хийж ирсэн зав. Тэр нь болохоор ямар подкаст байсан бэ гэхээр Chris Blake Griffith гэдэг одоо энэхүү залуу одоо Natasha K-ийн подкастн дээр ороод Stefan Diggs-ийн тухай ярьдаг байгаа. Stefan Diggs ч одоо Cardi B-ийн шинэ найз залуу нь одоо 4 дахь хүүхдийнх нь эцэг нь. Тэгээ одоо гидсэндээ тээж байгаа хүүхдийнх нь эцэг нь. За тэгэнгүүт энэ залуу юу ч хэлсэн бэ гэхээр би ингээд нэг удаа Stefan Diggs-ийн газар ингээд хамт байжсэн чинь намайг бүр одоо хүчнэх гэж дайрсан гэж хэлсэн. За ингээд миний урд гарч ирж байгаад ингээд бүр өөрийгөө оролдоод гар хангалаа хийгээд тэгэнгүүтээ миний одоо хажууд хурж ирэнгүүтээ чихрүү ингээд хил мэлээ хургаж мөргөө тэгээд намайг бүр ингээд хүчнэх гэж оролцсон. Pulls his man out, starts to play with himself. And he reached over to me like, man, come on. And he got his thing in his hand. I'm like, what are you doing, bro? And he said, man, come to my room. And he put his, put his tongue in my ear, like doing some weird shit. Chris Blake Griffith гэдэг залууч юм бол өөрөө ерөөсөө ижил хүүстэн биш straight залуу байгаа хгүй юу. За тэгээ ийм зүйлийг тэр Natasha K подкастн дээр ярьсан маа. За тэгээ Natasha K гэдэг чинь манайхаа хэрэг та нар санаж байгаа бол би нэлээд олон бичлэгийн өмнө ярьжсэн. Энэ эмэгтэй чинь одоо YouTube-ын дээр хийдэг. За тэгээд энэ эмэгтэй Cardi B-гийн эсрэг баг Cardi B-г анх гарч ирсэн цагаас нь хойш амар их тийм одоо эсрэг зүйлийг хийгээд defame хийгээдсэн байхгүй. Cardi B-гийн нэрийг нь одоо ингэж харлуулад байсан албаар худлаа мудлаа юм ярьж мараа. Тэгээд яг Cardi энэ эмэгтэйг эцэст нь шүүхэд өгөөд defamation гэдэг нэр хүндэд нь хаалтсан гэж шүүхэд өгөөд шүүхтэр ялаад тэгээд энэ эмэгтэй өөрт нь бол ингээ Cardi B-д 4 сая долларын өртөө. За ийм эмэгтэй байгаа юм. Тэгээ энэ эмэгтэйгийн подкастн дээр ороод энэ залуу ингэ ярьсан байгаа байхгүй юу. За тэгсэн чинь
JT энэхүү яг подкастын тэр хэсгийг ингэж шеэр хийнгүүтээ ингэж бичсэн маа. This is so fucking sad. Gay men should be protected гэжсэн байхгүй. Энэ бол өстой үнэхээр сонсоод амар тийм гунигтай түүх юм аа те. Ижил хүүстэн залуучуудыг одоо бид нэр ингээд хамгаалах хэрэгтэй гэж бичсэн байгаа байхгүй. Тийм гэхдээ аюу сони юм яриад байхгүй JT. Энэ яриад байгаа залуу шүү дээ намайг одоо Stefan Diggs хүчнэх гэж оролцсон гэд яриад байгаа залуу болох Chris Blake Griffith гэдэг залууч нь өөрөө гей биш. Ижил хүүстэн биш. Straight залуу байхад одоо энэ залуу гей гэж утсан байх шүү. Гей хүмүүсийг бид нэр одоо хамгаалах хэрэгтэй гэх ингээд сони юм яриад байгаа байхгүй. Тэгэж share хийсэн байгаа юм. За тэнгуүтээ дахиад бүр ингэж Cardi лөө tweet хийсэн байгаа. Тэнгуүтээ Cardi B baby father a gay man. Not because of how he dress or express himself, but because Chris said it out of his mouth. Justice for Chris. I stand with the gays. Гэжсэн байгаа хгүй. Cardi B-гийн хүүхдийн эцэг нь ижил хүүстэн эрэгтэй юм байна. Би энийг юу гэж яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр ижил хүүстэн шиг хувцалдаг болохоор нь бишээ. Эсвэл тийм зан ааш гаргадаг болохоор нь бишээ. Би яагаад ингэж те Stefan Diggs-ийг гей гэж хэлээд байгаа вэ гэхээр Chris гэдэг энэ залуу өөрийнхөө бүр амар хэлсэн юм аа. Тийм учраас би ингэж хэлж байна. Тэнгүүдээ Justice for Chris одоо Chris бүгдээрээ одоо шудраг байдлыг харуулцгаая те Chris-ийг хамгаалъя. I stand with the gays буюу одоо би ижил хүүстэн хүмүүсийн талд байдгаа гэсэн утгатай юм ярьж байгаа байхгүй. Дахиад Chris гэдэг энэ залууч нь гей биш. Өөрөө ингэ хэлсэн би ингэ straight хүн гэж те тийм байхад одоо Stefan Diggs намайг хурж ирэх хүчнэх гэж оролцсон гэж ярьсан байхгүй. Би бол ерөөсөө эрэгтэй хүнийг сонирхдаггүй байхад Stefan Diggs намайг хурж ирэх хүчнэх гэж оролцсон гэж ярьсан. Тэгж яхад одоо энэ JT protect gay men гэдэг юм сони юм яриад байгаа юм. За тэгэд иймэрхүү амар их юм Cardi лөө tweet бичээд байсан болохоор одоо Cardi-гийн фэнүүд Cardi-г өмөрөөд нэг хүн ийм одоо тавьсан байхгүй. Lil Uzi-гийн яг эмэгтэй хүн шиг хувцалчихсан ингээд цүнх мөх ингээд барьчихсан тийм зургийг ингээд тавингуудаа bitch this your man you got bigger fish to fry гэсэн байхгүй. Өлөгч минь чиний найз залуу чи энэ штэ те чи ийм асуудалтай Cardi B-гийн асуудалтай ингээ орооцолтоод явж байгаа хооронд өөрийнхөө залуудаа ингээ санаа тавиа наадах чинь бол те бүр илүү том асуудал байна. Та найзлаа чинь бүр яг үнэхээр гей байгааддаг гэсэн утгатай ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь JT өмөрөөл тийм манай одоо миний найзлаа бол те ингэж хувцалдаг. Гэхдээ бүр ингээ өөрийнхөө ажлыг айгүй мундаг хийдэг, гэр бүлээ ингээ олигтойхоо аваа явчихдаг тийм мундаг эрэгтэй хүн. Тэгэд энэ бол зүгээр л өөрийнх нь стайл. Lil Uzi гэдэг өөрийнх нь стайл. Тэрнээс ч бол ингээ гей биш гэсэн утгатай зүйлийг ярьсан юм байна лээ. Тэнгүүтээ хэдүүлээ одоо Chris-ийн тухай ярьж Chris-ийг хамгаалцгаа энэ төр нөгөө залууг яриад байгаа байхгүй. Айгу тэнэг юм яриад байгаа байхгүй. Oh my god. За манайхаа JT Cardi хоёрын хооронд бол одоо ийм зүйл болсон байна. Тэгээд ийм дууг JT зориулж одоо дуулсан байна шинэ дуун дээрээ. Тэгээд үүнээс гадна зөндөө олон юм болсон яг энэ дуу нь гарсныхаа дараа энэ хоёр ингээд back and forth бибинийгээ ингээд Twitter дээр доромжлоод баах юмнуудыг ярьсан байгаа. Гэхдээ би тэр болгонлоо ингээд орохгүй. Яг гэвэл ер нь л баг ойролцоо юмнууд яриадсан бибинийхаа найзлуучуудыг л одоо гей интернер нь дуудаад л те тиймэрхүү юм ярьжсэн гэсэн үг. Окей. За түүнээс гадна Cardi B энэхүү альбом дээрээ яг Offset-д зориулсан нэгэн дуу хийсэн байгаа. Бүхэл бүтэн нэг дууг ингэж зориулсан байгаа. Тэр нь болохоор Man of Your Words буюу үгэндээ хэлсэн үгэндээ хүрдэг эр хүн гэсэн одоо утгатай те тийм дууг зориулсан байгаа. За тэр дуун дээр бол угаасаа л ойлгомжтой. Яг л Offset Cardi B хоёрын харилцааныхын тухай ярьсан байдаг. Бүр нэг бүрчлээ ярьсан байна лээ. Одоо хэрхэн Offset-д өөрийг нь авч суучгаад тест хайрл нь үрд мөх байна энэ төр гिचгээд араар нь тавиад явдаг байсан. За тэгэл өөрөө тэнэг байсан болохоор ингээл уучлах гугаал хүрээд ирэнгүүд нь буцаагаад одоо итгээлтэй. За одоо өөрчлөгдсөн байхаа гэл буцаад нийлцдэг байсан. Тэнгүүд дахиад өөрийг нь хурааддаг байсан гэл те тэр бүгдийнхэн тухай ингэж одоо ярьсан дуулсан байсан. Түүнээс гадна те би бол ингэж чамд хүүхдүүд төрүүлж өгсөн. Гэтэ би тэрнээсээ бол харамсахгүй байна. Тэгээ ягаад гэвэл би ингээ хүүхдүүдтэй басандаа баярлж байгаа. Гэтэ би одоо ингээд үнэхээр learned my lesson. Тэгээ би одоо сурч одоо ухаарч авсан. Би бол чамд дахиж босч нийлэхгүй. Тэгэхээр надад дахиж битгий харьцах гадэ. Битгий над руу залгаад битгий над руу текст бичээд хойлоо одоо ингээд дууссан чи бол намайг үнэхээр гомдосон. Тэг намайг ингээд амар хараар тавьсан гэд тэр бүгдийнхэн тухай ингээд ярьж ийсэн. Тийм Back from you instead I gave you a son I don't regret it it's a blessing just know I learned my lesson so stop with all that calling me and texting. Тэгэхээр одоо нэг this гэж бол хэлж болохгүй.
тийм дис маягаар хийгээг байхгүй тэгжсэн ингэсэн гэж амар тэгж доромжлоо ч юм уу тийм бизтэй ч юм уу им бизтэй гэсэн тийм маягаар дуулаагүй зүгээр яг л үнэхээр Cardi B сэтгэл зүрхнээсээ тэ офсет зориулж хэлж байгаа юм шиг тэ чи намайг ингэж гомдоосоо шүү гэж хэлж байгаа юм шиг тиймэрхүү дууг зориулж хийсэн байна лээ. За манайха хэдүүлээ дараагийн дугаар дээр яг Nicki Minaj Cardi B хоёрын тухай ярих болно. За тэгээд тэрэн дээр болохоор Cardi B одоо энэ хүчин гарсан Am I the Drama гэдэг альбомын дээр нь Nicki-г хэрхэн дис хийсэн бэ гэдэг тухай ярьчаад түүнээс гадна та нар бас сонсон байхтай Nicki Cardi хоёрын дунд болсон яг энэхүү альбом гарч ирсний дараагаар болсон аимшигт 2-3 өдөр үргэлжилсэн аимшигт beef байгаа Twitter дээр ингэж battle хийсэн. Бүр ингээ олон нийтийн нүдний өмнө те 2-3 хоног дараалаад ингээд back and forth амар хэрүүл хийсэн. Тэгээ тэр бүгдийнхэн тухай ингэж ярьж одоо бүгдийг нь тайлбарлаж те analyze хийж өгнө. Яагаад энийг ингэж бичив энэ төр гэдэг тэр бүгдийг нь ярьж өгөх болно. Тэгээд тэрэнд бэлтгэхийн тулд манайхан тэр бичлэгэнд бэлтгэхийн тулд та бүхэн маань миний 2 сарын өмнө хийсэн Nicki Minaj Cardi B хоёрын feud юу яагаад юунаас эхэлсэн бэ гэдэг тэр хоёрын түүхийг relationship-ийн түүхийг тэр бичлэгнээс очиж сонсороо. Бараг 2 цагийн бичлэг байсан манайхаа амар дэлгэрэнгүй ярьсан. Тэгчгээд одоо миний дараад нь хийх бичлэг те яг тэрхүү альбомны тухай ярьж байгаа. Тэр одоо энэ хүү шинэхэн beef-ийн тухай хийх бичлэгийг сонсох юм бол арай илүү ойлгомжтой болно гэсэн үг. Тэгэхээр тэгээ бэлдээ сууж байгаарай заяа. Тэгэхээр хэдүүлээ дараагийн дугаар дээр Nicki Minaj Cardi B хоёрын шинэхэн beef болон Cardi B Nicki Minaj-ыг өөрийнхөө шинэ цомог дээрээ хэрхэн одоо sneak дэс хийсэн бэ? Айгу нууцаар сэмхэн дэс хийсэн бэ гэдэг тухай ярих болно. Окей. За манайха та бүхэнд одоо ингэ бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоббол болонгаараа цоор шинэхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.